Оройн төргийн үзэгчтэй Монгол визийн нүүдэл шийдэл нэвтрүүлэг энэ 7 хоногийн цоошин дугаараа үзэгчтэй авахд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ 7 хоногт бид банкны тухай хууль буюу банкны зээлийн хүүг Монгол банк буюу Төв банкнаас тогтоох боломжтой хэсэг талаар хэлэлцүүлэгдээ зочдоо урьж авчираад байна. Яагаад энэ сэдвийг сонгохолсон талаар бяцхан сурвалжлага үзээд хэлэлцүүлэгдээ орцгоё. Энэ сарын 3-ны өдөр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Зандан Шатар улсын их хурлын гишүүн Оюн Чимэгнаар банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын хурлын даргад өргөн барьсан. Нэмэлт өөрчлөлтөөр үндсэнд 6 агуулгыг тусгаж байгаа юм. Нэгдүгээрт банк үүсгэн байгуулагч, хувь цай эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага тавих шалгуур банкны холбогдох этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдийн тодорхойлтыг сайжруулж, банкнаас тэдгээртэй хийх хэлцлийн хязгаарлалтыг шинжлэх. Хоёрдугаарт банкнд хяналт тавих. Монгол банкны үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөжүүлж тодорхойлно. Гуравдугаарт банкнд санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг алдагдуулах, дутагдал, доголдол, зөрчил гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар Монгол банкны оролцоог нэмэгдүүлнэ. Дөрөвдүгээрт банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсвэл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангах. Нийтийн ашиг сонирхол нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкнд бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээний үндэслэл, хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл журмыг шинээр тодорхойлно. 5 дугаарт банкнд бүтцийн өөрчлөлт хийх шаардлагагүй, эсвэл уг арга хэмжээ үр дүнгүй тохиолдолд банкны тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулахгүй, үр нөлөөтэй байдлаар банкыг татан буулгах арга хэмжээ авах. Банкнаас үүргийн гүйцэтгэж шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын дарааллыг шинжилж, үр нөлөөг нэмэгдүүлнэ. 6 дугаарт банкны албадлагын арга хэмжээний хүрээнд хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг хамгаалах, хохирлыг барагдуулах, шүүхээс хэрэг маргааны кино шийдвэрлэх хүрээг тодорхойлно гэж төсөл дурджээ. Хуулийн төсөл батлагдсанаар эрсдэл даах чадвартай санхүүгийн хувьд бэгдсэн банкны тогтолцоо бүрдэж Монгол улсад тулгараад байгаа. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болох төдийгүй цаашлаад хөрөнгө оруулалт санхүүжилтийг нэмэгдүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой. Монгол банкнаас банкнд тавьж байгаа хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болно гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм а. Гэвч өнөөдрийн парламентэд оруулж ирсэн хуулийн өөрчлөлт эдийн засагч гишүүдэд таалагдахгүй байна. Банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Монгол банк бүх эрх мэдлийг өөр дээрээ авч, арилжааны банкуудын үйл ажиллагаанд дур зоргоороо халдсан заалтууд оруулж ирж болохгүй гэж зарим гишүүд үзэж байна. Тодорхойлбол банкны тухай хуулийг хэлцэж эхлэвэл хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчинө. Учир нь өргөн барьсан хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 50-аас илүү хувьд нь агуулга алдагдуулж нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэдэг залттай. Гэтэл одоо үйлчилж байгаа банкны тухай хуулийн 80 гаруй хувийг өөрчлөхөөр оруулж ирснийг алдаа гэж харж байгаа юм а. Банк санхүүгийн салбар бол эмзэг хэн дуртанд хүссэн үедээ энэ салбарын хуулинд өөрчлөлт оруулж болохгүй. Тэр дундаа эдийн засаг хүнд үед банкны тухай хуулинд болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ бол олонхороо хүч төрөш шийдэх хууль биш гэж ардчилсан намын бүлэгч 5 хоногийн завсарлага авсан юм а. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Зандан Шатрын зүтгүүлж байгаа хууль шаардлага хангахгүй байгаа буюу өнгөрсөн 8 дугаар сард засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзжээ. Гэтэл дахин оруулж ирсэн энэ хуулинд нэг ноцтой заалт байгаа нь банкыг татан буулгахыг прокурор шийддэг. Гэтэл захиргааны шүүхэр шийднэ гэж оруулж ирсэн нь Монголын төрд буруу жишээг тогтох том эрсдэл гэж сөрөг хүчин дүгнэж байгаа юм а. За тэгэхээр яг энэ сэдвээр ярилцахаар бид студид зочдоо урьж авчираад байна. Баруун гар талаасаа танилцуулъя. Монгол банкны эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Эрдэнэ ууийг хүрэлцэн ирсэн байна. За тун удахгүй бидэнтэй зөв улсын хурлын гишүүн Жавхлан бас нэгдэн гэдгийг хэлсэн байгаа. За Монгол банкны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч Борхуу студид хүрэлцэн ирсэн байна. За худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Соронзон Булд захирал хүрэлцэн ирсэн байна. За Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Үнэнбат иржээ та бүхэнд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр 3 цагийн өмнө Монгол телевиз өөрийн Facebook пэйжээр банкны зээлийн хүүг Монгол банк, Монгол улсын Төв банк тогтоох нь зөв үү гэсэн санал асуулгыг явуулахад одоогийн байдлаар 815 Facebook хэрэглэгч бас өөрсдийнхөө саналыг өгсөн байна. За үүн дээр 58% нь зөв гэж хариулсан бол 42% нь буруу гэж хариулжээ. Тэгэхээр Улаанбаатар эдийн засгийн клуб болон одоо сошиал медиа дээр банкны зээлийн хүүний талаар хэлцүүлэг бол нэлээд хүчтэй өрнөж байна л да. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд болзошгүй өөрчлөлтийг бол сая манай сэтгүүлчийн бэлдсэн сурвалжлагаас бид бүхэн харлаа. Тэгэхээр банк даатгал хөрөнгийн зах зээл 3 бол манай улсын санхүүгийн зах зээлийг за босон бусад улсуудынхыг муу адил бүрдүүлдэг. Гэтэл манад бол банкны сектор 95-аас дээш үеийг дангаараа бүрдүүлж байгаа гэдэг тийм шүүмж болон бодит байдал байнга яригддаг. Тэгэхээр Үнэнбат захирлаас эхлээд энэ засгийн газрын хэрэглэх газраас явж байгаа энэ хуулийн санаачлагыг бол банкуд болон танаа гишүүн байгууллагууд ер нь яаж хүлээж авч байна? Одоогийн байдлаар банкны секторын бас нөхцөл байдал ямар шиг байгаа талаар та бидэнд цаг үеийн мэдээлэл өгөөч. За
Энэ банкны тухай хуулийг босруулах ажлыг бол ерөнхийдөө Монгол банк одоо бас олон улсын байгууллагын зөвлөмжтэйгээр хэрэгжүүлсэн гэж хэлж болно. Тэгээд тодорхой хувилбарыг боловсруулад банкны холбоотой хамтарч ажиллаж ажлын хэсэг байгуулад бид нэр өөрсдийнхээ саналыг тусгаад ер нь хамтарсан ажлын хэсэг маш амжилттай ажиллаж тэр эцсийн хувилбарыг гаргасан байгаа. Тэгэхдээ харамсалтай нь тэр Монгол банкнаас банкуд ялгаж байгаа зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож болгоно гэдэг заалтыг бол Монгол банкнаас оруулаагүй. Харин тэр өргөн барьж явах явцдаа хувь санаачлагчаас оруулсан төсөл гэж ингэж харж байгаа. Тэр нь болохоор тэр заалтан дээр бол бид нэр нэлээд эмзэглэж хүлээж авсан. Банкны холбооны удирдах зүйл уулзсан. Тэгээд энэний гарч болох сөрөг үр дагаврын талаар нэлээд ярилцаад ер нь бол энэ зах зээлийн эдийн засагт ингээд захиргааны аргаар оролцох нь одоо үн тогтоож байгаатай адилхан үр дагавар төргөн өөрөөр хэлбэл зээлийн хүртээмжийг багасгана гэсэн ийм л одоо үр дагавар төргөн. Тийм учраас энэ дээр бид нэр эсрэг байршуулдаг байгаа. Тэгэхээр зээлийн хүүгийн дээд хэмжээг бол Монгол банк мэдээж хэрэг бодлогын хүүгээ бол тодорхойлж өгдөг. За тэрийг бол янз бүрийн шалтгаанаар эдийн засгийн байдлаасаа дэвшлүүлдэг, доошлуулдаг. За тэрийг дагаад арилжааны банкуудын хүү бол хөдөлдөг байгаа. Тэгэхээр яг дээд үнийг тогтоосноор захиргааталтын юм шиг ийм арга хэмжээ авах юм бол зээлийн хүртээмж багаснаа гэдгийг бас холбоон дээр хийсэн ч юм уу, хараат ус эдийн засгийн байгууллага хийсэн судалгаа байдаг болов уу? Ер нь бол энэ олон улсад хийгдсэн Дэлхийн банкны судалгаа 2014 оны судалгаа байдаг юм байлаа. Тэр нь болохоор зэрэг олон улсад мэдээж хэрэг тэр зээлийн хүн дээр хязгаар тогтоох тиймэрхүү орлогууд бол удаадараа хийгдсэн байр. Тэгээд гарсан үр дүн бол дандаа л сөрөг үр дагавартай. Тэгээд хүртээмжийг басгадаг гэсэн ийм үр дагавартай юм байл л дээ. Өөрөөр хэлбэл энэ бол их энгийн ерөөсөө заавал зээл гэж яриад байх, мөнгө гэж яриад байх хэрэг байхгүй. Альва нэг бараан дээр хэрвээ үнэн дээр нь одоо хязгаар тогтоогоод хэлбэл тэр нийлүүлэлт багасна. Тэр бол ойлгомжтой. Бид нэр явж ирсэн одоо нэг зах зээлийн системээс зах зээлийн нэгэнд одоо орсон шүү дээ. Тэр үуч чинь бид нэр үнийг өсгөхийг бид төвчдөггүй байсан. Үн дээр хязгаарлалтайсан дараа тэгэл картын бараанд орсон тэгэл иймэрхүү л үр дагавар. За баярлалаа. Тэгэхээр Эрдэнэ уяг захирлаас бол илүү өмнө нь ямар хууль санаачлаад ажлын хэсэг маань явж байсан чи одоо ингээд бас зээлийн хүүний дээд хэмжээг хууль санаачлагчид маань тогтоох нь зөв юм а гэдэг. Одоо сошиал медиа дээр бол жишээлбэл одоо банкуд бол илүү мөнгө хүлэх үйл ажиллагаа руу оролцоод байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү одоо сэтгэлийн хөөрөлтөө сэтгэл бол нэлээд явж байх жишээтэй. Тэгэхээр мөнгө хүлэхийн эсрэг хууль болон одоо зөвхөн банкны тухай хуулийн дээр зээлийн хэмжээг энэс хэтрүүлэхгүй байна гэж оруулж ирэх тийм жишээ ер нь өөр улсууд дээр байд юм болов. Төв банкнуудын жишгийг харж байхад Монгол банкноос нэг судалгааны ажил хийсэн. За банкны бусад улс орнуудад банкнаас ер нь тавьж байгаа олгож байгаа зээлийн хүний дээд хязгаарлалтыг хэдийн хэмжээний ямар улсууд хийсэн байна. За зорилго нь юу байсан? Ямар хэлбэрээр хийж гэнэ гэсэн юм судалгааны ажил хийсэн. За үүнд 76 улсын орн ямар нэг хэмжээгээр энэ зээлийн хүний дээд хязгаарлалтыг тогтоосон. За аливаа одоо лимит селинг гэж ярьдаг ийм зүйл тогтоосон хууль эрх зүйн зохицуулт хийсэн байдаг. За үүнийх нь одоо төрөл хэлбэрүүд нь бол мөнгөлт эсрэг хууль, хүү тогтоох хууль, за зарим нь одоо өрсөлдөөний зохицуулах чиглэлээр ч юм уу ингээд тодорхой төр өрсөлдөөний хэрэглэгчээр хэрэг хамгаалах чиглэлээр хуулиудаа энэ санхүүгийн хүртээмжийг одоо зохицуулсан, санхүүгийн асуудлыг зохицуулсан юм хуулиудад оруулсан байдаг. Тэгэхээр энэ дээр оруулсан одоо зүйлүүдийн агуулгыг харахад тодорхой нэг хавтгаагаар нь биш, тодорхой нэг асуудлыг шийдвэрлэх одоо шинэ тодорхой санхүүгийн байгууллагуудын тодорхой одоо хэрэглээний зээл, жижиг зээл юм уу эсвэл эдийн засаг санхүүгийн одоо боловсруулалтын төвшнгөөс хамраас иргэдийн тодорхой нэг хэсэг рүү чиглэсэн ийм зээлийн үнэтэй хязгаарласан тогтоосон зүйлүүд бол ажиглагдсан. Ерөнхийдөө банкны зээлийн хүүг тогтоосноос үүдэлтэйгээр одоо сөрөг хүр дагавар үүсэж байна гэсэн бас тийм судалгааны дүр дүн гарсан байдаг. За үүнээс гадна мөн урт хугацаанд энэ банкны зээлийн хүүг бууруулах талаар банкны зээлийн хүү яагаад өндөр байгаа юм бэ гэдэг тэр макро эдийн засгийн хүчин зүйлүүдэд нь нөлөөлөх чиглэлээр хууль эрх зүйн орчин, за эдийн засгийн бодлого харамжнуудыг авах нь илүү үр дүнтэй байна гэсэн ийм судалгааны ажил гаргасан байна. Яг энэ банкны зээлийн хүүг тогтоохтой холбоотойгоор бол Монгол улсад 1991 онд батлагдсан банкны хууль дээр
зээлийн хүү хадгаламжийн хүүгийн дунд одоо хоорондын зөрүү 5% сэтрэхгүй ч юм ийм зохицуултыг хэрэгжилж исэн боловч 1996 онд одоо зах зээлийн нийгэмшилсэн илүү иргэдийн одоо чөлөө зах зээлийн нийгмийн суурилсан ийм санхүүгийн зохицуултуудыг баримталж энэ зүйлүүдийг өөрчилсөн. Тэгэхээр Монгол улсад яг хуу энэ цагаат талын шинжтэй нэг удаагийн мөрхөв арга хэмжээнийг авч явуулсан туршлага бол байдаг. Гэхдээ яг тэр нь тухайн одоо эдийн засгийнхаа нөхцөл байдлыг тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилгоор авч ирсэн арга хэмжээний болохоос биш байнгын шинжтэй биш ийм зүйл бол ажиглагдсан. За баярлалаа. Тэгэхээр яг энэ хуулийн санаачлагч одоо гишүүдийн нэгдсэн газрын зүгээс бол зандан шатар гишүүний хэлсүүгийг одоо би айтомоос одоо ишлж ин л та хадгаламжийн хүү өндөр болохоор зээлийн хүү өндөр болно. Хадгаламжийн хүү өндөр болж байгаа шалтгаан зарим тохиолдолд төлбөрийн чадамжтай банк санхүүгийн байгууллагууд хүүг хөөрөгддөгтэй холбоотой байна. Тэгээд бусад банкын чөтгөрийн тойрог шиг дагаж нэмдэг. Инхээр хадгаламжийн хүүгийн зээлийг тогтоох нь зээлийн нөхцөлтөөгөө уялдаж гарч ирнэ гэсэн үг гэж хэлсэн байна л да. Тэгэхээр Соронзон бол захирлаас бол яг зарим одоо манай томоохон банкнууд ч гэдэг юм уу ингэж хүүгээ нэмж уралдах тийм бололцоо байд юм уу яг нөхцөл байдал дээр. Гэхдээ ер нь энэ хүүгийн дээд хязгаарыг тогтоож байгаа улсууд болохоор бол ер нь юун дээр үндэслэж энэ шийдвэр гаргаж ирнэ гэхээр тэдний зорилго байгаа байхгүй тийм. Тэдний хэрэглэгчдийн хэрэгшгийг хамгаалах гэдэг юм уу? Эсвэл одоо тодорхой нэг салбарыг дэмжих гэдэг юм уу? Эсвэл одоо яг тухайн одоо банк санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих гэдэг юм уу? Зорилгоосоо хамаарат хүүгийн дээд хэмжээг тогтоож байгаа. Гэхдээ мэдээж энэ нь болохоор тухайн улсын одоо улс төр эдийн засгийн тийм хөгжсөн төвшин за тухайн санхүүгийн зах зээлийнх нь одоо чадамжаас шалтгаалж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн санхүүгийн зах зээлээр үйлчлэг явуулж байгаа байгууллагуудын одоо соёл тийм ээ одоо ёс зүйн ч гэдэг юм гэрчлэн маш олон хүчин зүйлээс хамаарч одоо хүүгийн дээд хэмжээг тогтоож байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр энэ одоо жишээлбэл одоо яг энэ хүүгийн дээд хэмжээг тогтоох гэдэг гол зорилго маань юу юм бэ те? Хэрэглэгчдийн гэршгийг хамгаалах гэдэг юм уу? Эсвэл одоо Монгол улсад 13 арилжааны банк 480 гаруй банк ус санхүүгийн байгууллага үйлчлэг явуулж байгаа энэ зээлийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгох гэдэг юм уу те? 3 дугаар болохоор бол яг тодорхой ямар нэг салбар дэмжих гэдэг. Энэ нь бол ерөөсөө тодорхойгүй байгаа. Тэгэхээр ийм асуудлуудыг тодорхойлох хэрэгтэй. 2 дугаар болохоор бол ер нь бол одоо хэрэглэгчдийг эрх ашгийг хамгаалах гэж байгаа бол бас яг энэ нь бол тодорхой яг зорилготой үр дүндээ хүрээгүй тохиолдлууд их байгаа. Өөрөөр хэлбэл яг тодорхой зах зээл дээр бол мэдээж банкны системийн зээлийн хүү болохоор бол тий харилцагч болго адилхан хүү таахгүй шүү дээ. Тухайн одоо банктай харилцсан түүх, өмнө нь аваа зээл авч ирсэн түүх, тухайн бизнесийг нэргэлж байгаа мөнгө уурсгал гэх мэт маш олон хүчин зүйлээс хамаарат хүү бол нөгөө нэг хэрэглэгчдэд ялгаатай тогтож байгаа. Тэгэхээр яг бүгдээрээ л адилхан 1.5% зээл авах гэсэн үг шүү дээ. Зарим харилцагч нар бол 2% хүүтэй авах гэх мэт ийм ялгаатай тогтоогддог. Монгол улсад болохоор ер нь бол арилжааны банкуудын одоо харилцагч санал болгож байгаа зээлийн хүү бол өрсөлдөөний зэчнэрээр тулгуурлаж тогтоогдож байгаа. Тийм учраас бол би одоо энэ хүүгдэд хэмжээг одоо тогтооно гэдэг энэ саналыг бол энэ одоо төслийг бол би дэмжих байгаа. За баярлалаа тань. Тэгэхээр улсын хурлын гишүүн Жавхлан бас манай хэлцүүлэгт хүрэлцэн ирсэн мэт танд ирсэнд баярлалаа. Тэгэхээр энэ 7 хоногт хэлцэх хэсэг нь бас санал хурааж магадгүй байгаа. Тэр тусмаа одоо зээлийн хүүний дээд хэмжээг төв банкнаас зохицуулах уугүй юу гэдэг дээр бас манай хэлцүүлэг явж байна л та. Тэгэхээр Монгол Ардын намын хувьд бол яг мөрийн хөтөлбөрт нь ийм заалт орсон байсан болов уу? Зандан шатар гишүүн засгийн газрын зүгээс энэ оруулж ирж байгаа энэ өөрчлөлтийг бол ажлын хэсгээс биш хууль тогтоогчдын зүгээс яг энэ заалт нь ороод ирлээ гэдэг зүйлийг Үнэнбат захирлаас саяхан хэлсэн санаачлагч шүү дээ. Хууль санаачлагчдын зүгээс. Тэгэхээр энэ дээр бол хаанаас ийм санал гараад ирв яг зорилго нь юу юм болоо гэдгийг танаас бас сонирхох. Намын бүлэг дээр ямар яриа өрнөсөн бол. Тэгээ банкны тухай хуулийн хэлцгээс асуудал бол хурлаар хэлцэгдэж явцсан. Тэр одоо хэлцэх шатанда явж байна. Одоо байнгын ордуудаар ажлаас байгууллагад ингэ явж байгаа. За Монгол банкнаас ирсэн нөхдүүд байна банкны тухай хуулийн энэ удаа орж байгаа нэмэлт өөрчлөлтүүдийн талаар бол тодорхой дурдсан баг тийм ээ. За тэгэхээр тэр дотор бол энэ банкны зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг төв банкнаас тогтоож болно гэсэн талаар төв банкнаас бол тийм санал орж ирэх юм болоо боловсруулсан зүйлд нь бол байхгүй юм байна лээ. Хууль санаачлагчдын зүгээс өөрөөр улсын хурлын нэр бүхий гишүүдийн зүгээс нэмж оруулсан энэ хуулийг дагах хуулинд орсон байгаа. Тэрнээс үүш яг банкны тухай хуулийн үндсэн энэ үзэл баримт дотор бол ерөөс энэ талаар ерөөс огт байхгүй. Нэмэлтээр банк эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж төлбөр тооцоо зээлүүлж байгаа тухай хуулийн дээр нэг өгүүлбэр нэмж оруулах ийм л юу байл л дээ. Зохицуулт байл л дээ. Би ч гэсэн бас энийг хууль санаачлалсны дараа энийг олж
бол харсан. Яг наан бол ийм их яриануд яваад байсан. Яг тодорхой ямар хэлбэрээр орж ирж байгаа юм би бас гайхаад ингээ харж байсан. Тэгээ яг ийм хэлбэрээр орж ирж байна лээ. Тэгэхээр энэ бол Төв банкны үйл санаа бол биш гэдэг нь бол ойлгомжтой. Тийм үү? Үзэл баримтлалын хувьд бол за яг зээлийн хүүг бууруулна гэдэг сэдв маань өөрөө мөнхийн сэдв. Мөнхийн сэдв. За улс төрийн намуудын хувьд ч айлч мөрийн хөтөлбөр дотор нь зээлийн одоо хүүг энэ санхүүгийн өртөг өндөртэй байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг одоо бууруулах ийм зорилтууд бол аль одоо намуудын мөрийн хөтөлбөр дотор бол байгаа. Манай намын мөрийн хөтөлбөр дотор ч байгаа. Энийг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг дээр бол эдийн засагчид, хуульчид, улс төрчид бол өөр өөрсдөө үзэл баримтлал одоо өөр өөрсдийнхөө хуулбарыг бол гаргаж тавьж байна л да. Тийм. Тэгэхээр энэ бол хувь санаачлагчийн үгээс одоо оруулж ирсэн ийм хуулбар байна гэж би харж байгаа. За энэ хилцэх шатанд бол энэ одоо маш олон талаасаа бол хилцэгдэн. За энэ хууль бол мэдээж сайжирж гарах ёстой. Энүүний үр дүнд бол Төв банкны өөрийнх нь зохицуултынх нь одоо тэр эрх одоо хуулийн хүрээд хүчин чадамж нь өөрөө нэмэгдсэн байх ёстой. Ингээд ийм олон асуудлууд байгаа. За энэ удаагийн яригийн сэдв дээр би нэг ийм санал байгаа юм. Тэр энэ зээлийн хүүний дээд хязгаарыг тогтооно гэдэг маань энэ яг өнөөдрийн өргөн барьж байгаа банкны тухай хуульд оруулсан ирсэн гол үзэл санааных чинь маш жижиг хэсэг нь байгаа. Яг агуулгаараа бол одоо олон нийтийн дунд маш хүлээлт үүссэн том асуудал боловч энэ хуулиараа зохицуулж байгаа энийг банкны тухай хууль энэ удаа орж байгаа нэмэлт өөрчлөлтүүдийн агуулга одоо тэр үзэл санааныхаа бол маш бага хэсэг нь байгаа юм. За баярлалаа. Өөрөө бараг 30-аад хуудас нэмэлт өөрчлөлтүүд байж идэг. Энэ яг энэ зээлийн хүүтэй холбоотой зохицуулт хийсэн энэ заалт маань бол өөрөө нэг өгүүлбэрл ийм асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол бас яг засгийн газрын зарим их сурвалжаас бол одоо яг явж байгаа хуулийн төслийг бол авч танилцахад бол яг таны хэлсэн юм 30 гаруй зүйл залт байна л да. Тэгэхээр борхуу Монгол банкны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч борхуугаас илүү сонирхоход яагаад одоо манад бол ингээ банкны талаар хилцүүл ингээ өрнөхөөр банк эмзэг салбар за манай санхүүгийн салбарын хамгийн дийлэнх хувь буюу 90 гаруй хувийг банкуд дээрээ явж гин гэхээр энэ хууль эрх зүйн өөрчлөлт ер нь хаанаас ямар үндслэл дээрээс гарсан юм бол ямар зорилгыг хангах гэж анх ажлын хэсэг ажиллаж эхэлсэн юм бол тэгэхээр Үнэн Бат захирал бол олон улсын байгууллага санаачлагаар эхэлсэн гэдэг чинь тэгэхээр яг юуг шийднэ гэж энэ хуулийг санаачилсан юм бэ? Зээлийн хүрүү орох хүртлээ. Баярлалаа. Ер нь бол хуульд өөрчлөлт оруулах санал санаачлал бол нэлээд эртнээс ихтэй хийгдсэн ажлууд сая Монгол банкны шинэ ерөнхийлөгч томилогдсон цагаас эхлээд яг Монголын банкны систем салбарт бас тогтвортой байдлыг бий болгохын тулд яг үйлчилж байгаа хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэсэн юм одоо шийдвэр гаргаад бас ажиллаж байсан. Яг тэр хүрээндээ болохоор Төв банкны тухай хууль болон банкны тухай хуульд бас шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах ийм зүйтэй гэсэн ийм зүйл ийм одоо үүрэг даалгавар аваад ажиллаад явж байсан. За тэгэхэд болохоор яг 17 оноос эхлээд бид нар 5 хүн мэдж байгаа олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр гэдэг Монгол улс одоо хамрагдаж байгаа. Энэ хөтөлбөрийн одоо хүрээнд болохоор яг тавигдж байгаа бас нэг заавал биелүүлэх шаардлагатай шалгуур үзүүлэлтүүд энийг болохоор одоо банкны системийн хууль эрх зүйн орчин боловсронгуй болох шаардлагатай гэсэн ийм шаардлагуудын бас нэг болоод явж байгаа. Яг энэ хүрээндээ болохоор Төв банкны тухай хууль, банкны тухай хууль болон бусад холбогдох хуулиуд дээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн юм одоо яг өмнө гаргацсан байсан шийдвэрийг илүү баталгаажуулж байгаа гэдэг ийм байдлаар яг ингээд ажиллаад явж байгаа. Тэгээд Үнэн Бат захирлын хэлсэнтэй бас адилхан санал нийлээд бид нар Монголын банкны холбоотой бас хамтар зөвшөлтсөд бас яг нэгдсэн байр суурьнд бас яг үндсэн одоо хуулийн төсөл дээр бол санал нийлсэн. Тэгээд яг өргөн барих гад барьчаад явж байгаа. За баярлалаа. Тэгэхээр Үнэн Бат захирлаас сая борхуу хянан шалгагчийн хэлснээр IMF-ийн тавьсан шаардлагуудын нэг нь бол банкудад стресс тест гэж англиар нэрлэдэг буюу активын шалгалт заавал хийнэ гэсэн байна. За энэ шалгалтыг бол одоо Чехэд PwC аудитын дэлхийн том 4 аудитын компани нэгийн Чехийн салбар хийж байгаа гэдэг мэдээлэл бол хэвлэл мэдээллүүд гарсан. Энээс хойш бол мэдээлэл байхгүй. За манай редакцийн тодруулснаар бол зарим арилжааны банкуд бол энэ шалгалтын арга зүйдээр нь бол бас санал нийлэхгүй байна гэжсэн. Мэдээж хэрэг шалгалтын дүн гарахаар Монгол банк руу бол тэр мэдээлэл нь бол байнгын ороод руугаа очно. Тэгэхээр энэ шалгалтын талаар ер нь Монголын банкны холбоо энэ шалгалтанд оролцож байгаа юу? Банкуудын зүгээс энэ шалгалтыг одоо яаж хүлээж авч ийн ямар ч үр дүн харагдахаар байна.
хэлтэл сайн гэсэн юм. За энэ актив үнэлгээ гэдэг, актив чанарын үнэлгээ гэдэг. Энэ бол ерөнхийдөө олон улсын эдийн сангийн өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг нөхцөл болж орж ирсэн. Тийм учраас манай улсын засгийн газар энэ гэрээнд одоо нэгдэж гар үсэг зурсан учраас аржины банкуд бол одоо энэ хүлээж авсан гэж хэлж болно. За гэхдээ бол яг ийм шаардлага байсан уу үгүй юу гэвэл бас асуудалтай. Яг тэгвэл манай банкны систем дээр үүсэж байгаа одоо асуудлууд гэдэг юм уу, чанаргүй зээлийн асуудал бол ерөөсөө эдийн засгийн мөчлөгтэй салшгүй холбоотой. За эдийн засгийн тэгвэл бид нэр хэдийгээр одоо энэ одоо хийж байгаа үнэлгээний арга зүй тэгээд явц центрт нь бас тийм сэтгэл дүүрэн биш байгаа ч гэсэн энийг бас манай банкны байгууллагын ялангуяа зээлийн үйл ажиллагаан дээр бас нэг шинэ шатанд хүрэх тийм зүй зохистой үнэлгээ гарах тэгээд бас дээр нь бид нар бас өөрсдийнхөө үйл ажиллагааг сайжруулах ирээдүгөө харсан байдлаар хандах юм бол одоо бас тийм сэтэл гэж ингэж харж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дээр бас өөрсдийнхөө зээлийн үйл ажиллагаа сайжруулад ер нь зээлийн стандартаа олон улсын стандартаа нийцүүлээд явахд бол их бүрэн боломж байгаа гэж ингэж харж байгаа. Тэгэхээр болно. Тэгэхээр сая өмнөх асуулт руу энэ манай борхоо хариулж байгаа асуудал. Яагаад энэ өнөөдөр махны туулд ийм өөрчлөлт орох болсон юм бэ гэж тийм. Тэр олон улсын валютын сангийн шаардлагаар гэж хүмүүс яриад байгаа. Энэ бол тийм өрөөсгөл ойлголт. Өнөөдөр амьдралын шаардлагаар цаг хугацааны эрхээр энд орж байгаа өөрчлөлтүүд байхгүй. Багц өөрчлөлтүүд. Энийг сүүлийн бараг 10 жил яригдж байгаа асуудал юм байна. Ерөнхий концепц нь юу гэхээр өнөөдөр манад банкны систем нийт актив маань үндсэндээ бараг 20 их 80 гараа явчлаа. Тэрний 2 их 80-д нь хүрэхгүй хувь нь 10% хүрэхгүй хувь нь зөвхөн эзэдийн юм хөрөнгө байдаг. Үлдсэн энэ 18 их 80 төгрөг нь одоо 3 сая иргэний одоо хуримтлал ард олон нийтийн хөрөнгө байдаг байхгүй. Тэр хөрөнгөний өмнөөс тэр эрсдлийг одоо хамгаалах ард олон нийтийн одоо санхүүгийн эдийн засгийн аюулгүй байдлыг нь хангах төв банкны өөрийнх нь зохицуултын чадамжийг нь хүчтэй болгох шаардлагатай байна. Энэ бол манай 90 оноос хойш төв банк арилжааны банк гэдэг ийм хоёр шаталтай тогтцоод болж ирснээс хойш үндсэндээ бид энэ 30 жилийн хугацаанд банкны систем маань 3 том хямралыг давж гарч байгаа юм. 90-ад оны сүүл буюу одоо Азийн хямрал манайх руу эрхэн яаж орж ирсэн. За 2008-аас 11 он хүртэл явсан энэ олон улсын энэ санхүүгийн хямрал манайх руу бас орж ирсэн. За энэ удаагийн хямрал мөн бас ингээд орж ирж байгаа. Тэгэхээр энэ хуулийн тогтолцоо, энэ хуулийн харилцаанууд маань одоо энэ болгон дээр одоо энэ зохицуултууд дээр одоо ямарн дээр нь онж, ямарн дээр нь болохгүй энэ юмнуудаа сайжруулад яваад орж ирж байгаа байхгүй. За энэ бол мэдээж олон улсын валютын сантаа энэ тохирсон явж байгаа энэ хөтөлбөрийн хүрээнд бол энэ тусгагдсан цаг хугацаагаа олсон зүйл гэж бодож байгаа тийм. Тэгээ энэ удаа бол энэ хуулиудыг оруулснараа төв банкны өөрийнх нь банкны системдээ одоо үйлчлэх одоо зохицуултын чадамж нь одоо хүч нь нэмэгдэнэ. Дээрэс нь арилжааны банкуудын ялангуяа одоо удирдлагууд хөрөнгө оруулагч эзэдийн хувьд хариуцлагыг маш өндөржүүлсэн ийм зохицуултууд орж ирж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За сая нэр EQR-ийн хувьд бол энийг нэлээд өмнө бас хийх ёстой байсан. Бас нэлээд оройтож хийж ирж байгаа байхгүй. За энийг далиндуулаад харин манай банкны систем харилцагч нар байна. Эний цаана зөвхөн банк өөрөө шалгуулад байгаа юм биш. Харилцагч нар давхар шалгуулж байгаа байхгүй. Өөрсдөө балансыг гаргаж ирж одоо шалгуулж байна. Ийм тохиолдолд энэ олон улсын стандартаар ялангуяа энэ систем дотроо банк хооронд одоо салбар хооронд ийм балансан дээр одоо харилцагч нарыг банкуудыг ингээд тавиад үзэхээр маш олон өнцгөөс ингээд бүх санхүүгийн чадамжуудыг бүх юмны оролцоонууд нь аваад үзэхээр энэ ямар төвшөнд байгаагаа банкч нар харилцагч нар нэг удаа мэдээд авах хэрэгтэй. Энэ дээр тулгуурлаж төв банк ямар арга хэмжээ авах вэ гэдэг бол тусдаа асуудал байхгүй. За баярлалаа. Тэгэхээр Эрдэнэ үеигээс бол илүү яг хуульч хүнийх нь хувьд бас асуумаар байна л та. Тэгэхээр за ажлын хэсгээс гадуур бол ингээд хууль санаачлагчид бол шин заалт оруулаад ирлээ. За Монгол банкны яг мэрэгжлийн хүмүүс болон сангийн яам нэгээд ингээд том ажлын хэсэг гарахаар за энэ дагалдаж явах энэ зээлийн хүүгийн дээд хэмжээг төв банк тавих нь бол ийм сөрөг үр дагавартай байна гэдэг 70 доорны жишээ байна гэдэг танаа хийсэн бас судалгаа та нар өмнө нь хийж исэн авч хэрэгжүүлжсэн арга хэмжээнүүдээс харсан тийм туршлага байна. Тэгэхээр Улсын хурал Монгол банкыг захирлын ерөнхийлөгчийн томилдог. Тэгэхээр яг ажлын хэсгийн гишүүдийн хувьд энэ хилцүүлэг дээр энийг татах санал одоо Монголын банкуудын холбооноос ч юм уу өгөхөөр та нар татах санал оруулах уу? Одоо хилцүүлэгд яваад эхлүүл. За энэ
хууль санаачлагч Монгол Улсын үндсэн хууль дээр ч байгаа тийм хууль санаачлах хэрэг бүхээгдэхүүн их хурлын гишүүн засгийн газар ерөнхийлөгч гэдэг. Тэгээ их хурлын гишүүн өөрийнхөө бүрийн эрхийнхээ хувьд санаачлалаас оруулсан хуулийн дээр юу гэдэг ажлын хэсгийнхэн зүгээс ч юм уу татах санал оруулалт эсвэл тэрийг татах бодлоор шийдвэр авах боломжгүй л тийм. Яг хуу хилцүүлгийнхээ явцад үнэхээр одоо цаашдаа зөрүүгээр тогтоо эсвэл шаардлагагүй хэрэгцээ шаардлага байхгүй гэж үзэх юм бол энэ өөрчлөгдөх юм боломж нь бол нээлттэй. За баярлалаа. Тэгэхээр Соронзон бол захирлаас илүү энэ жил бас голом тонкны захирал Ган Зориг сэтгүүлчтэй уулзахдаа бас өөрийнхөө хийсэн судалгааг танилцуулж ирсэн зээлийн хүүг бууруулах талаар. За тэрэн дээрээс яг ерөнхий дүгнэлтийг уншихад бол гадаад орчин докторгүй за энэ валютын дарамт гэдэг олон ийм хүчин зүйлүүд байгаа болохоор банкуд бол чадах ядгаараа зээлийн хүүг бага байлгахаар хичээж байна гэдэг зүйлийг бол яг өөрийнхөө хэмжээнд бол хэлж байсан л та. Тэгэхээр хүү яг ямар формула буюу томьёон дээрээс банкуд бол арилжааны энгийн зээлийн хүүг одоо тооцож бодоод байна. Эсвэл бас занданч тэр гишүүний хэлсэн энэ эргүүлээд нөгөө хадгаламж тал дээрээ бас өрсөлдөөн үүсгэхээр хүү дагаж нэмэгдэж байгаа тийм зүйл ажиглагддаг уу арилжааны банкуудын хувьд? Тэгэхээр ер нь бол зээлийн хүү маань өөрөө тодорхой одоо банкны их усрын өртөг гэж зүйл байгаа шүү дээ. Их усрын өртгийн одоо гол бүрдүүлэгчсэн зүйл нь бол мэдээж хадгаламжийн хүүгийн зардал байгаа. За дээрэс нь болохоор бол эдийн засгийн гол суурь нөхцлүүд лөө тийм ээ. Инфляц. За тэгээд одоо бусад валютын ханш гэдэг юм уу. За дээрэс нь улс төрийн эдийн засгийн нөхцөл байдал маань хөвчлэн олон зүйлээс шалтгаалж байгаа. Тэгэхээр арилжааны банкуд бол ерөнхийдөө Монгол бол одоо жишээлбэл 3 сая хүнтэй ийм зах зээл дээр бид нэр 13 арилжааны банк ажиллаж байгаа. За яг үүндээ бол харилцагчдын төлөө бол нэлээд банкуудын хооронд бол нэлээд ширүүн өрсөлдөөн болдог гэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр өрсөлдөөн маань болохоор хадгаламжийн зах зээл дээр ч тэр зээлийн зах зээл дээр ч аль аль нь нөлөөлж байгаа. Гэхдээ энэ бүхэнд хамгийн гол зүйл юу гэхээр бид нар макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд хамгийн гол доктортой байлгаад тэрэн дээрээ үндэслээд одоо төв банкнд бодлогын хүүгээ тогтоож байгаа. Тэрнээс нэлээд хамаарч байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо жишээл эдийн засгийн нөхцөл байдалд жишээлбэл банкуд арилжааны дундаж хүү жилийн 18-аас 20% хүүтэй байна гэдэг маань болохоор хадгаламжийн дундад татж байгаа хүмүүс 15-аас 16% байгаад байгаа. Яг бодитоор одоо 1 жилийн хугацаанд хадгаламжийг ярьж штэ. За тэгвэл одоо энийг одоо хүчээр бууруулвал юу болох вэ гэдэг дээр гол асуудал яриад байгаа штэ. Тийм учраас бол яг хэрэглэгчтэй үнэхээр хадгаламжийн хүүг бууруулж чадах уу гэдэг дээр л зээлийн хүүг үнэхээр бууруулж чадах уу гэдэг бол асуултын тэмдэг байхгүй юу? Ягаад тэгэхээр зах зээлийн хүүг одоо чинь зах зээлийн дундаж хүүнээс хэд тоогоор одоо чинь төв банк тэрөө тогтоочих юм бол яг нөгөө бүх одоо боломж зээлэгч нараас тодорхой хэмжээний өндөр орлоготой нэлээд бизнесээ сайн иргэдэг хэсэг нь болохоор бага хүүтэй аваад арай жоохон өндөр эрсдэлтэй шинээр бизнес эрхлэх гэж байгаа ч гэдэг юм уу те арай зээлийн түүх багтай туршлагагүй хэсэг нь болохоор тэр зах зээлээс хасагддаг. Яагаад вэ гэхээр нөр банкуд өөрсдийнхөө зээлийн нөхцөлөө чангаруулдаг ийм ослогтой. Тийм учраас тэнд болохоор зээл олох хэмжээ маань багасдаг учраас одоо бас сөргөр давар нь ийм байдаг юм аа гэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр банкны тухай хуулийн энэ нэмэлт өөрчлөлтийг одоо бидний манай редакц яг олж авсан энэ зүйлийг харахад бол банкны дүрэн болон засаглал за яг жинхэнэ эзэн гэдэг юм beneficial owner гэх мэт одоо засаглалын заалтууд бол эхний эдэн бүлэг дээр бол их орсон харагдж байна л та. Тэгэхээр борхуугээс илүү сонирхоод жилд бол 260 гаруй одоо гомдол арилжааны банкуд дээр зээлдэгчид бол иргэдээс ирдгээ гэсэн байна. Тэгэхээр Монгол банк бол мэдээж хуулийнхаа дагуу бол хэн шалгалтаа оруулаад зарим банкуд дээр тусгай төлөөлөгч томилоод ажилладаг байгаа. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтөнд одоо иргэний болон харилцагч талын саналыг ер нь хэрхэн яаж суулгаж өгсөн байт юм бол маад одоо яг харилцагчдын эрх ашиг хамгаалагч гэдэг юм уу тийм хүлээн зөвшөөрөгдсөн банкуудын холбоо гэдэг шиг тийм иргэдийн тийм байгууллага байдаг уу? Танай хамтарч ажилладаг. За ерөнхийдөө бол олон улсын практикаас хараад үзэхэд л ер нь хяналт одоо зохицуулалтын байгууллагууд санхүүгийн салбарын зохицуулалтын байгууллагыг хоёр хувааж үздэг л дээ. Нэг нь болохоор одоо prudential supervision буюу төлбөрийн чадварт нь хяналт тавьдаг байгууллага, нөгөөх нь conduct supervision буюу одоо банкуудын үйл хөдлөл дээр хяналт тавьдаг юм хоёр янзын одоо хяналт шалгалтын чиглэл үүдэг. Яг манай Монгол банк, Төв банкны хувьд болохоор яг өдийг хүртэл одоо шинэ хуулийн төсөл орж ирэхээс өмнөх хүртэл бол ерөнхийдөө prudential буюу төлбөрийн чадвар, эрсдэл даах чадвар дээр нь илүү анхаарч ажилладаг байсан. Харилцагчийн тухайн одоо гомдол, санал, зээлийн хүүгийн одоо тооцоол буруу батсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл ихэд бол тухай бүрд нь бас яг шийдвэрлэж явдаг байсан. Яг одоогоор яг бид нар яг тийм conduct буюу яг үйл хөдлөл дээр нь хяналт тавих тийм
одоо мандаттай биш байгаа учраас яг одоогийн нөхцлөөр бол нөгөө хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах байгууллагууд нөгөө шударга өрсөлдөөний одоо хянан шийдвэрлэх газар гэдэг юм уу тэр байгууллагууд бол илүү анхаарч ажиллаж байгаа. Одоо шинэ үеийн төсөл дээр болохоор яг бас яг энэ харилцагчдын эрх ашигыг илүү хамгаалах шууд хамгаалах гэхээсээ илүүтэйгээр нөгөө банкуудын түрүүн жавхлан гишүүлсэн банкуудын удирдлагуудын сахилга бат хариуцлагыг илүү нэмэгдүүлэхтэй. Тэгээд хамгийн гол нь зах зээл дээр үндэслэж яг нэг харилцагчийг нөгөө харилцагчаас илүүд үзэхгүй байх. Яг шудраг хандах тийм байдлаар хандах тухай заалтуудыг бол ингэж оруулж ирсэн байж байгаа. Засаглал талаас. Тэгэхээр жавхлан гишүүнээс энэ Азийн хөгжлийн банкны санхүүгийн салбар хариуцсан ахлах мэрэгчлэлтэн бол ингэж хэлсэн байна л да. Монгол улсад эрх зөвлөмжийг даахын тулд эхлээд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. За жижиг эдийн засгийн орны тухайд нэг хуулиар асуудлыг шийдэж болно гэж бас хэвлэл төгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Өнөөдөр Монгол банкны ган очир эдийн засгч бас ITOM-д өсөн ярилцлагадаа бас зарим нэг зах зээлийн бүтээгдэхүүн дээр бол хүүгэн зааж өгч болох юм аа гэд. Тэгэхээр яг таны хувьд яг хууль яг энэ хуулийн хилцүүлэг яваад эхлэхэд энэ зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох дээр ямар байр суурьтай байгаа хувь гишүүний хувьд. Тэгэхээр энийг хэлэхээс өмнө олон нийтэд энэ манай ер нь энэ санхүүгийн зах зээлийн харилцааны тэр хүүн өөрөө ганцхан банк биш. Банкнаас гадуур бусад хуулийн этгээдүүдийн зээлийн харилцаа маш олон хэлбэрээр байгаа шүү дээ. Тэр хүүн мань өөрөө яаж бүрддیں۔ Тэр антом нь ямар байдгийг гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм байна. Тэгжээж төр өөрөө зохицуултаа хааш нь чиглүүлэх вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Тэрнээс биш ганц одоо хуулинд ганц өгүүлбэрийн зохицуул ийм оруулаад энэ хүүг өөрөө ингэж хязгаарлах ч юм уу буулгах юм боломж байхгүй. Өөрөө ерөөсөй байхгүй байхгүй. Бид чинь 90 онд одоо урдах нийгмээс салаад одоо шинэ нийгэмд орсон. Яг энэ тийжлэхэн буцаад нөгөө нэгнийхээ төлөөсөн төлөөд эдийн засгийн зохицуултынхаа механизм руу орох гэж байна л да. Тэгэхээр энэ бол боломжгүй зүйл өөрөө хэрэгжих боломжгүй. За тэгэхээр яагаад вэ гэхээр одоо манад үндсэндээ зээлийн байгууллагууд за банк байна. Манай суур одоо санхүүгийн байгууллага. Банкур санхүүгийн байгууллага. За ингээд хадгалан зээлийн оршоо ламбар тэгээ. За тэгээд ингээд лангууны зээл өдрийн зээлгээд одоо ийм зээлүүд ингээд явж идэг. Банкны зээлийн одоо суур хүн бол үндсэндээ 15-аас 20 хооронд байна. Банк усан тэрэн дээр ингээд 10% нэмждэг. Ламбардууд нэг 10% нэмждэг. За тэгээд өдрийн зээл чи бараг ингээд жилийнхээ тооцоогоор бараг 100-аад хүүтэй тийм. Тэгэхээр төрийн институтуудаас зөвхөн төв банкны тухай хуулиараа энэ банкуд дээр зохицуулт хийж идэг. Манад яг зохицуулах шаардлагатай төрийн одоо оролцооноос хяналтгүй явж байгаа энэ том зах зээл байгаа. Мөнгө хүлэх зорилготойгоор мөнгө угаалтын шинжтэй богино хугацаатаагаар маш богино хугацаанд өндөр ашиг олох зорилготой ийм мөнгө хүлэлтүүд ийм санхүү гүйцэтгэх байгаа байхгүй. Өдрийн зээл маш том зах зээл байгаа энд. Энд бол төр ямар ч хяналт тавьж чадахгүй байгаа. Энд дээр харин төр одоо энэ дэр дээд хязгаарлалт тавьж зохицуултууд хийж оролцох хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш энэ хадгаламжийн хөөсөөрөөр санхүүгийн зуучил хийдэг арилжааны банкн дээр төв банк одоо энд хязгаарлах ямар ч боломж байхгүй. Тэрийг зохицуулахын тулд хадгаламжийн хүүг зохицуулах хэрэгтэй болно. Хадгаламжийн хүүг зохицуулах одоо хязгаарлалт тавихын тулд төв банк өөрөө одоо инфляц тийм ээ инфляц байна, бодлогын хүүгээд энэ гол том одоо суур макро параметруудаа зохицуулах хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь одоо үндсэндээ 90 он хүртэл бид чинь инфляц гэж мэддэг байсан тийм ээ. Төгрөг 40 мөнгөний талах, төгрөг 20 мөнгөний ундаа 60 мөнгөний одоо маржинтайгаа бид хэдэн жил явлаа тийм 10 хэдэн жил 20 жил баг явж ирсэн. Энэ чинь бид нар шинэ зах зээлийн нийгэмд орцсноос хойш бол энэ бид зохицуултуудыг хийх боломжгүй болж ирж байгаа байхгүй бид нар шинэ зохицуултаар ингэж явж ирж байгаа. Тэр энэ механизм маань бол өөрөө явах боломжгүй харин банкнаас гадуурх тэр зээлийн хүүний дээд хязгаарлалтууд дээр бол одоо төрөөс заавал зохицуулт хийж өгөх хэрэгтэй юм байна. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид маань бас Twitter, Facebook-ээр нүүдэл шийдэл түлхүүр үгийг ашиглан асуултуудаа ирүүлэх боломжтой. Тэгэхээр яг саяын жавхлан гишүүний хэлсэн дээр бол Монголд бол одоо англиар бол loan shark гэж нэрлэдэг буюу одоо зээлийн акулууд те. Одоо хүнийг өдрийн зээлээр юм уу дарамталдаг хүмүүс бол байна. Энийг зохицуулна гэд өөр бусад улсын хурлын гишүүд хүртэл бас өөрсдийнхөө албан ёсны сошиал хаягуудаар тавьсан байсан. Жээнх баяр гишүүн нэг мэдээлэл тавьсан байсан. Тэгэхээр үнэн бат захирлаас миний асуумаар байгаа зүйл нь бол санхүү финтек буюу одоо их хурдан либералчлагдаж явж байна л да. Интернеттэй зөв мэдээлэл бол илүү хавтгарж байна. Одоо банкны зээл хэдэн төгрөгийн хүүгээр авснаа ер нь харилцагчид Facebook групп үүсгээд хоорондоо ер нь чанар ямар байна гэдэг зүйлийг ч баг ярих боломжтой юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр манай банкуудын үзүүлж байгаа энэ зээлийн болон хадгаламжийн бүтээгдэхүүн
манай бизнес эрхлэгчид болон жижиг дундууд зээл авж байгаа хүмүүс маань сэтгэл хангалуун байгаа бол гадны банк оруулж ирэхдээ бид нар яг энд ингээл хилцүүлэг хийгээл зогсож исэн зарим хөл санаачлагчтай зээлийн хүү өндөр байна гэдэг зүйлийг одоо дахиад одоо фейсбүүкээр юм уу хаагурт саналсуулга явуулсан зээлийн хүү бол маш өндөр байна гэдэг юу гар. Тэгэхээр банкуд маань зах зээлийнхаа шаардлаганд нийцсэн бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байгаа юм шүү гэдэг асуулт бол ургаж гарч ирээд байна л да. Байсан бол хүмүүс нэг өдрийн зээл рүү явахгүй. Байсан бол хүмүүс гадны банктай одоо бага хэмжээний төслийн санхүүжилт хайхгүй ч гэдэг юм уу. Энэ дээр та ямар байр суурьтай вэ? Энэ хоёр талтай гэж ингэж бодож байгаа юм л да. Энэ ер нь хэрэглэгчийн санхүүгийн боловсрал тэгээд зээл авах чадахыг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл банкнаас зээл авах чадахыг нэмэгдүүлэх тухай асуудал юм болов уу гэж харж байгаа. Ягаад гэвэл одоо ингээд бидний одоо энэ за conduct supervision гэж ярьж байгаа. Тэгээд одоо prudential supervision гэж ярьж байгаа. Энэ нөхцөлд болохоор зэрэг энэ банкнаас олох зээлийн шаардлага өндөржнүүхээс буурна гэж юусоо байхгүй. Өөрөөр хэлбэл тэгээд одоо илүү чадах муутай зээлдэгч зориулж ингээд нөхцлөө буруулна гэдэг юм эсвэл одоо шаардлагаа буруулна гэж ерөөсөө байхгүй. Энэ бол олон улсын стандартын дагуу улмал нэмэгдэнэ. Зөвхөн хамгийн гол нь бид нар сайн нэг жижиг дунд бизнесийн форумд яригдсан л да. Энэ хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулд банкны байгууллагаас тэр зээлийн өргөдөл хүлээн авах зүйлийг нь автоматжуулах тиймхүү санал одоо яригдж байгаа байхгүй. Гэхдээ одоо бол альж банк хэрэгжээг бол тэгэнгүүт ерөнхийдөө банкуд одоо банкуд ч бас мөнгө хааш нээх үгээд ингэж байж байгаа шүү дээ. Тийм учраас тэр банкны шаардлагад нийцсэн тэр зээлдэгчийг одоо бэлтгэж авах ажил бол бидний өмнө манай эдийн засгийн өмнө маш чухал байна. Тийм учраас бид нар эхлээд тэр зээлийн үйл ажиллагаа ялж өргөдөл авах үйл ажиллагааг автоматжуулаад тэрэн дээр ямархуу шаардлага хангах байна. Ямархуу шаардлаганд нь хүрэхгүй байна. Тэгээ шаардлаганд хүрэхгүй бол юуг сайжруулж болох вэ гэдгийг автоматар зөвлөмж авчдаг. Тэгээд тэрнийхэн дараа бид нэр банкн дээр очиж уулзж хагаад харилцан ярьцлах хийдэг. Тэгээ ерөөхдөө хурдлаа. Тэгэхгүй бол ингээд бид нар чинь нэг зээл өргөл авчдаг. Тэгээд судлаад ингээд цаг аваад гэсэн одоо болохгүй нэ гэдэг тэрийг жах автоматжуулах хурцсахыг эргэлтийн хурдлуулах гэсэн юм санаачлаг гарсан. Тэр их зүйтэй юм болоо гэж ингэж бодож байгаа. Гэтэ ер нь бол энэ жижиг дунд бизнес, хэрэглээний бизнес манай иргэдийн санхүүгийн боловсрал дээшилжээж л одоо манай зөвхөн банкнд ашигтай биш. Энэ бол манай улсын эдийн засгт ашигтай. Тэгжээж манай нийгэм хөгжих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бидний энэ талаар их ажил хийх хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр Эрдэнэ ууг захирлаас бол илүү саяхан яг хэлсэн илүү либерал санхүүгийн бүтээгдэхүүнүүд бол маа зах зээл дээр одоо гараад ирлээ л дээ тий. Одоо нэгж зээлж болж байна. За мобайлаар зээлдэж болж байна. Дугаараа барьцаалаа зээлдэж болж байна гэдэг юм уу. Ийм банкны болон банк ус санхүүгийн байгууллагын дүрм журмуудад баг баригдахыг одоо шинэ үеийн хэрэглэгчид юм уу залуучууд ч юм уу үсээд байна л да. Тэгэхээр за зээлээ авчаад араас нь одоо тань руу хүн очиод журам бөглүүлнэ ч гэдэг юм уу ийм үйлчилгээнүүд одоо гарч ирээд энийг нь зарим тохиолдолд финтек буюу financial technology гэж одоо нэрлээд байна. Тэгэхээр манай энэ хууль эрх зүйн зохицуулалт жоохон хоцроод байна уу гэдэг дээр та ямар байр суурьтай байдаг бол цахим гарын үсэг гэдэг аюул олон жил ярьсан. Одоо хүртэл онлайнаар оператор компаниудаас би зээл авч болж байгаа мөртлөө араас нь заавал нэг хүн над дээр ирнэ эсвэл би иргэний үнэмлэхээ авч тэр хүн дээр очих шаардлага гарч байгаа шүү дээ жижиг зээл дээр хүртэл. Тэгэхээр энэ хизээ сайжрах бол за яг энэ банкны салбарын эрх зүйн тогтолцоог сайжруулах. За энэ бол одоо банкны тухай хуультай холбоотой. Илүү хэрэглэгч рүү хандсан хооронд нь хэрэглэгч харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр одоо банк эрх бүхий гэдэг мөнгө хадгалж төлбөр цоцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, за вексийн тухай хууль зэрэг энэ санхүүгийн салбарын дэд бүтц рүү чиглэсэн иргэдийн одоо харилцагчийн эрх ашиг хамгаалах руу чиглэсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг Монгол банкнаас санаачлаад хэрэгжүүлж байгаа банкны салбарын эрх зүйн шинтгэлийн хөтөлбөрийн хүрээнд орсон явж байгаа. Тэгэхээр энэ хуулиуд маань одоо 2018 оноос эхлээд боловсруулагч дуусаад их хурлаар хэлцэгдээд явна. Таны тэр хэлж байгаа ер нь энэ хууль эрх зүйн орчин байгаа орчин одоогийн нийгмийн эдийн засгийн хөгжлөөс хоцроод байна гэсэн энэтэй бол санал нэг байна. За альч ер нь нийгэм Монгол улс төдийг үед дэлхийд дээр харахад ер нь санхүү салбарын хурдтай өгж байгаа хөгжлийн чиг хандлагын хөгжлийн хурдыг хууль эрх зүйн зохицуулалттай байсан бас гүйцэхгүй байх.
ийм хандлага байгаад байна. Тэгэхээр энийг ерөнхийд нь аль харилцаа болгоныг зохицуулах гэхээсээ илүүтэйгээр нийт ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн. За тэнд нь одоо янз бүрийн чөлөөт харилцаанаас илүү харилцагчийн эрх шиг цөргөөр нөлөөлж байгаа тэр эрсдлүүдийг нь урьдчилан тодорхойлсны үндсээр тэрнийг нь хаах чиглэлээр хууль эрх зүйн зохицуултыг авч явах нь шаардлагатай. Тэрнээс биш яг шинэ гарсан болгоныг шинэ гарсан болгыг зохицуулна гэдэг нь бол өөрөө яг хууль эрх зүйн одоогийн үзэл орчин хөгжлийн чиг хандлагч биш байна. За баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг дааваргийн үж бид хүн банкны тухай хууль буюу төв банкнаас зээлийн хүүгийн дээд хэмжээг тодорхойлох одоо товлох боломжтой юу гэдэг талаар ярилцж байна. Хэсэг хугацааны сурчлагын дараа эргээд хэлцүүлэгдээ орцгоё. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг дааваргийн үж банкны тухай хуулийн хүрээнд хэлцүүлэг өрнүүлж байна. Тэгэхээр Монгол банкны хэн шалгагч Борхуугээс түрүүн бас та хариултандаа дуржсэн IMF олон улсын валютын сангийн шалгалт ер нь хэдийн хугацаанд дуусах бол Монгол банк хэзээгээр мэдээлэх бол гэдэг цаг үеийн бас асуудлыг бас сонирхмоор байна л да. 11 сарын сүүлээр дуусна гэж хэлсэн. Одоо бол бас 11 сарын сүүл болж байна. Тэгэхээр тэр ажлын хэсэг та байгаа юу? Энэ бол яг нэг зүйлийг ойлгоход валютын сангийн шалгалт биш л дээ. Валютын сангийн шаардлагын дагуу Монгол банк тодорхой хараат бус байгууллагыг одоо хөслөөд банкудад төр үнэлгээ хийж байгаа. Ийм л арга хэмжээ байж байгаа. Тэгээд ерөөхдөө болохоор яг энэ арга хэмжээгээр дээр бас нэг зүйлийг бас ялгаж ойлгох хэрэгтэй нь юу гэхээр банкуд бол яг жил болгон том одоо хувийн хвшлүүд ч гэсэн арилжааны банкуд ч гэсэн жил болгон санхүүгийн аудит гэж жилийн тайлан дээр хийлгдэг. Энэ активын чанар иж бүр үнэлгээ буюу AQR гэдэг арга хэмжээ үнэлгээ маань болохоор зэрэг яг тэр санхүүгийн аудитын цар хүрээг илүү наривчлцсан зөвхөн одоо хадгаламж татж байгаа иргэдийн мөнгийг аваад одоо нэг орлого оруулдаг актив дээр байршуулсан тэр активийн чанар үнэлгээний зөв хийгдэж гин үү гэдгийг л шалгаж үзэж байгаа юм л асуудал гэж байгаа. Тэгэхээр ерөөхдөө нөгөө үнэлгээний одоо цар хүрээг нь аваад үзэх юм бол Нягтланбаатар бүртгэлийн одоо активийг үнэлэх стандартууд гэдэг банкуд бол маш сайн мэдж байгаа. Тэр стандартын дагуу л явж байгаа. Ерөөхдөө бол яг яг хуу босод улс орнууд одоо өндөр хөгжилтэй орнуудад тавигддаг шаардлагуудыг тавьж байгаа гэдэг нь яг тухайн цар хүрээний бол цөөхөн хувийг л эзэлж байгаа яг одоо барьцаа өрнгийн үнэлгээтэй холбоотой ч гэдэг юм. Ийм зүйл бол байхын үед бол байгаа. Гэхдээ бол ямар ч байсан одоогийн байдлаар үнэлгээ маань нөгөө Чехийн PwC компани хийлгээд одоо дуусах шатанд бол явж байгаа. Тэгээд яг тухайн үед одоо сүүлийн тайлангаа биднэрт Монгол банкнд одоо үйлчлүүлэгч одоо байгууллагууд өгсөний дараа бид нэр танилцаад тэгээд яг тухайн үед нь бас ингээд олон нийтэд мэдээлэх одоо эсвэл одоо ямар байдлаар мэдээлэх вэ гэдгийг тухайн бүртэн зарлаад юм. Тэгэхээр Twitter дээр бид бүхэн банкны зээлийн хүүг Монгол банк тогтоох нь зөв үү гэдэг асуулгыг мөн адил явуулахад Facebook-ээс бол арай өөр үр дүн харагдаж байна. За буруу гэж 56% нүүцсэн байна. Арай бага Twitter хэрэглэгчид оролцсон байна. 127 хэрэглэгч оролцсон байна. За энэ дээр Тэмүүжин Батмүх гэдэг хэрэглэгч бас сонирхолтой асуултыг асуусан байна. Соронзон бол захирлаас банкуудын зээлийн өргөдөл хүлээн авдаг дундын нэг платформ байж болох уу? Банкны өрсөлдөөн сайжрах юм шиг гэдэг асуулт байна. Өмнөх хэлцүүлгүүдээр бас банкуд маань дундаа олон одоо нэг худалдааны төв дээр 10 ATM байж идэг. За POS машин одоо QR код уншуулдаг гэд шинжлэгдээд байгаа талаар бас хэлцүүлгийн өмнө ярьжсэн. Тэгэхээр муу зээлдэгчийн одоо шалгадаг бол Монгол банкны зээлийн мэдээллийн төв гээд одоо 100 айлт бол байдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн шиг зээлийн өргөдлийг ингэж хэлбэршүүлсэн тийм платформ ер нь банкуд хоорондоо ярьжсэн болов. Тэгэхээр ер нь бол одоо яг олон улсад бол банкны одоо энэ үйлчлэгийг unbundling banks гэдэг ер нь банкны бүхэл одоо үйл ажиллагаа, зээлийн үйл ажиллагаа, хадгаламжийн үйл ажиллагаа, төлбөр тооцооны үйл ажиллагаа, гэх мэтлэнгийн бүхэл үйл ажиллагаанд бол нэлээд юм санхүүгийн технологийн компанид орж ирээд нэлээд задлж байгаа. Энэ бол аюул нийтлэг болж байгаа. Тэгэхээр Монгол улсад ч гэсэндээ ер нь бол одоо эхнээсээ бол ганц хоёр нэвтэрж эхлэх гэж байгаа. Жишээ нь бид нар зүгээр энгийнээр харахад бол жишээл бид нар картын төлбөр тооцоолоо Монгол банкны төлбөр тооцооны систем ашиглаж байгаа шүү дээ. Чи бас л санхүүгийн технологи дундаа ашиглаж байгаа хэлбэр. Яг хөө тэрийг яг эцсийн зарим нэг тодорхой жишээ ATM ч гэдэг юм уу, POS машин ч гэдэг юм уу, энэ сектор банкуд өөр тусдаа зардал гаргаад ингэ яваад байгаа нь бол үнэхээр хэрэглэгчдэд бол харахад бол хүндрэлтэй. Тэгэхээр яг энэ өргөдөл авж байгаа, зээлийн судалгаа хийж байгаа, тухайн харилцагчийн одоо санхүүгийн мэдээллийг нэгтгэж аваад босруулж байгаа нэрсээр бол жишээлбэл яг санхүүгийн технологийн компанид оролцоод энэ банкуд дундаа нэг платформ ашиглах боломжтой л да. Энийг боломжтой болгохын тулд болохоор зохицуулагч байгууллагууд бол бас тодорхой хэмжээний зохицуултууд хийж хэрэгтэй.
өнөөдөр бид энэ AQR буюу одоо саяны шалгалтаар арилжааны банкуудын үзүүлэлтүүд зарим одоо асуудлууд нь нийцэхгүй байгаа асуудал байна гэдэг асуулт яриад шүү дээ. Гэтэл бол яг өндөө арилжааны банкуд бол нийцэхгүй биш юм а. Зөвхөн гол нь өнөөдрийн манай бидний одоо чинь ашиглаж байгаа дэд үтц тийм ээ. Санхүүгийн банкны зах зээл дээр үйлчлэг болж байгаа дэд үтц маань ямар вэ? Компаниуд өнөөдөр санхүүгийн тайлангаа яг бодитоор өгж гинүү. За санхүүгийн татвар өгдөг тайлан гэж тустай байна. Бодит бус тайлан гэдэг нэг бодит тайлан гэдэг бас нэг тустай өөр байгаа байна тийм. Гэтэл одоо энэ олон улсын чиг хандлагаар харахаар бол бүх зохицуулт улам чангарч байна. Тэгэхээр улмал одоо зохицуулт илүү нэмэгдэн. Тэм учраас бол энэ бүхэнд бол бид нар энэ технологийн шийдлийг ашиглаж арилжааны банкуд дундаа энэ платформ ашиглах хэлбэр явах юм бол зардал буурна. Зардал буурснаар бол хүүгийн зардал буурах болов уу болно. Дээрээс нь одоо шийдвэр гаргах хурдмаа сайжирна. Тэгэхээр эцэст бол харилцагчнаас болохоор бол хүүнд буурч өгöd тэрийг зээлийн шийдвэрлэж өгж байгаа хугацаанууд нь сайжирч гиснээр бол энэ боломжтой гэдэг бас хэлмээр байна л да. Тэгэхээр чухлын гишүүнээс бол эргээд энэ банкны салбарыг зохицуулна гэхээр иргэд бол хүүг бууруулах чинь банкуудыг чангалах ёстой гэдэг дээр бол одоо хоёул Facebook таймлайнаа харахад бол иргэн болгон банкуудын ашиг за дөнгөж сая 3 дугаар улирлын ашиг нь гэхэд 200 гаруй тэрбум төгрөгийн ашигтай яг хөө секторын хувьд л та. Тэгэхээр иймэрхүү үр дүн гарч ирэхээр одоо эдийн засаг хүндрэхээр хүмүүс бүгд зээлтэй байгаа болохоор иргэд одоо таны сонгогчд ч гэсэн ийм хатуу зохицуултыг банкн дээр тавиач гэдэг юм уу илүү хүүг бууруулах талаас ажил хийгээч гэдэг шаардлагууд бол их ирдэг баг. Тэгэхээр одоо явж байгаа энэ хууль эрх зүйн өөрчлөлтийг илүү банк улсууд болон банкны тог цөөлөх зорилготой хийгээд байна гэдэг бас хардлага дагуулдаг шиг. Энэ дээр та яг ийм зорилго ер нь агуулсан зүйл байдаг. Одоо манад 13 арилжааны банк арай олдож байна гэдэг. За яг банкны энэ удаагийн орж байгаа өөрчлөлтийнх нь үзэл санааг нь бол банкны төв банкны нөхдүүд ярих баг тийм ээ. Өргөн баригдсан хуулийг нь би зөв уншаад мэргэжлийн үнийн хувьд энэ дээр би өөрийнхөө бодлыг хэлье. Тэр төв банкны энэ удаагийн барьсан энэ банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бол яг зорилго нь бол тэр хүүг зохицуулах гэдэг юм зогт байхгүй. Зээлийн хүүг бууруулах гэдэг юм уу, зээлийн хүүг дээд хязгаарыг тавих гэдэг тийм зохицуулт үзэл баримт энэ хуулинд юу ч байхгүй. Нэг өгүүлбэрч байхгүй. Энэ удаагийн гол өөрчлөлт юу вэ гэхээр ерөөсөө би түрүүн хэлсэн. Дахиад хэлье. Ерөөсөө банкны системд байгаа энэ 20 их 80-ийнх чинь 18 их 80-д нь дор хаяж. Энд чинь ард төмний олон нийтийн мөнгөн хуримтлал байдаг. Энийг одоо эрсдлээс хамгаалах эдийн засгийн аюулгүй байдлын төлөө төв банк өөрийнхөө шийдвэр одоо хуулийн чадамжийг нь хүчтэй болгож байгаа. Нөгөө талаар одоо банкны эзэд хөрөнгө оруулагч нар банкны одоо гүйцэтгэх удирдлагын хариуцлагыг нэмж байгаа л ийм л зохицуулт байхгүй банкны систем зохицуулт гээд байгаа юм. Тэрнээс энэ нь бол яг системээр нь зүгээр харах юм бол системийн эрсдэл буурна гэдэг утгаараа шууд бус замаар зээлийн хүүгийн одоо нэг одоо өртөг буурах тийм юу болно. Гэхдээ бол том шалтгаанд нь бол энэ нөлөөлж чадахгүй зээлийн хүн дээр. Тэр зээлийн хүү манад яагаад ер нь ийм өндөр яваад байгаа юм бэ гэхээр товчхондоо бол энэ зээлийн хүү инфляц гэдэг энэ хоёр үзүүлэлт юм байна. Ерөөсөө манай өнөөдрийн эдийн засгийн байгагийн шууд толно. Тусгал нь юм байна. Өнөөдөр манай эдийн засгийн ерөөсөө санхүүгийн өртөг юм өндөр байна. Зуучлалын өртөг юм өндөр байгаа байхгүй. Өрсөлдөөн маш хязгаарлагдмал байна. Их усүр маш хязгаарлагдмал байна. Тэгэхээр эднийг бид өрсөлдөөнийг дэмжих хэрэгтэй. Энэ одоо санхүүгийн зах зээл шүү. Банкны биш. Ганцхан банкаар хязгаарлаж болохгүй. Энэ санхүүгийн зах зээлийг бид либералчлах хэрэгтэй. Санхүүгээс бусад одоо хөрөнгөний одоо хоёр дахь зах зээлийг бид маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хоёр талаас нь өгшөөрөх хэрэгтэй. Банк одоо сая жишээ нь банкны хүн дээр татвар тавилаа те. Энэ бол нөгөө талаар маш том хөшөөрөг болж ирж байгаа байхгүй юу? Хөшөөрөг болж ирж байна. Өөрөөр хэлбэл одоо банкн дээр байгаа тэр төвлөрсөн хөрөнгийг хөрөнгөний зах зээл рүү тууж явуулах нэг юм бас хөшөөрөг болж ирж байгаа байхгүй юу? Тэр зээлийн хүүг бууруулах гол өрсөлдөө энэ ерөөсөө хөрөнгөний их усурыг нэмэгдүүлэх энэ дээр нь банкуудыг өрсөлдүүлдэг байх хэрэгтэй. Тэрнээс биш зээлийн хүүгээ нэмж өрсөлдүүлдэг биш одоо хадгаламжийн хүүгээ нэмж өрсөлдүүлдэг биш зээлийн хүүгээ одоо буулгаж өрсөлдөг. Тийм эрүүл одоо бид нар банкны тогтолцоогоо бий болгож энэ зохицуулт руу бол явах хэрэгтэй л дээ. Тэгэхээс бол одоо байгаа тоглогч нарын тоог цөөлөгч гэдэг юм уу? Тэгэхээр лицензийг авахын тулд шаардлагыг өндөрүүл. Тийм тоогийн цөөснөр зээлийн хүү буурдаг тийм манад бол тийм орчин байхгүй. Банк нь өөрөө санхүүгийн зуучлалаар маш бага өртөгдөөр одоо үнэхээр сайн өрсөлдөөнтэй байх юм бол тэнд чинь 300 банкч байсан болно шүү дээ. Сингапур 200 банктай байж байна. Люксембург гэж жижигхэн улсууд манайхтай ижилхэн одоо энэ хамтаа улс манайхсны холд авахгүй тэнд чинь бас 300-аад банк үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр яг өөрөөсөө онцон дээр зах зээл дээр одоо тэгш өрсөлдөөн байх юм бол энд бол тооны хязгаарлалт байх нь бүр юм байна. Манад яг манай банкны зах зээлийн онцлог бол ингээд 3-4 банк нь ингээд монопол шинжтэй.
бусад нь өөрөө дагдаг ийм олигофон шинжтэй зах зээлтэй. Энэ дэр бол илүү одоо төрийн зохицуултууд бол илүү шаарддаг юм онол байдаг. Гэхдээ ингэж оролцох ёстой гэд бид нар шууд ингээд бүтээгдэхүүнийх нь өртгийг нь дээд хязгаарыг заахад өгөх нь боломжгүй асуудал. Төв банкнд энийг зохицуулдаг маш олон хэрэгслүүд байгаа. Макро пруденшл буюу одоо макро зохистой харьцааны маш олон юм шалгуур үзүүлэлтүүд байдаг. Энүүгээрээ дамжаад банкуд руу одоо бүтээгдэхүүн бүрээр нь бүр ялгаж ингэж зохицуултуудыг хийж өгөх боломж бол бүрэн байгаа. Энэ байдлуудаа илүү сайн ашиглах хэрэгтэй. За дээрэс нь дахиад хэлэхэд манайх ерөөсөө хөрөнгөний зах зээлийг тэлэх хэрэгтэй. Хөрөнгөний зах зээлийг тэлэхдээ санаачлах нь хөрөнгөний зах зээлээсээ эхэлж явуулах уу эсвэл банкных нь оролцоог нь одоо хязгаарлах уу гэд ийм олон одоо детальчсан юм асуудлууд байгаа л да. Тэгэхээр энийг их томоор нь харж л ингэж бид суур тогтолцоогоо өртгийг багасгаж ижил дунд урт хугацаанд энэ зээлийн хүү буюу бусад санхүүгийн одоо бүтээгдэхүүний суур өртгийг нь бууруулах юм боломж гарч ирэх юм байна. Яг сая таны хэлсэн зүйлийг бол яг нэвтрүүлгийн эхний асуулт бас байсан л да. Тэгэхээр Монгол банкнаас яг энэ хууль эрх зүйн өөрчлөлтийг хийснээрээ энэ нэмэлт өөрчлөлт орсноороо бусад одоо санхүүгийн салбарлуу банкнд байгаа энэ хөрөнгөөс шилжин гэсэн тиймэрхүү судалгаа тооцоолол хийсэн зүйл байдаг уу та бүхэнд? Баггүй. За тийм тооцоо судалгаа нь яг хэдийн хэмжээний хөрөнгө шилжих үү гэсэн зүйл бол байхгүй. Гэхдээ одоо банкны үйл ажиллагаа явуулах одоо шаардлага зүйл нэмэгдэж. Тэгэхээр хүм болгон одоо банк байгуулад байгаа ш. Эсвэл банклуудаа их усүр татах юм уу банкны одоо их усүр авах ийм чиглэл рүү биш. Тэр хөрөнгөний зах зээл рүү арай жоохон одоо юу гэдэг шаардлага бага байгаа ч юм эсвэл нэлээд нээлттэй тэр зах зээл рүү явах боломж нь хуулиар бол бий болох уу гэсэн байна. Тэгэхдээ энэ банкны эрсдэл даах одоо чадварыг нэмэгдүүлсэн сайн банкны тогтолцоог бүрдүүлснээр Монгол банкны ерөөс хэрэгжүүлж байгаа эдийн мөнгөний бодлого одоо зөв зөвтэй зохистой хэрэгжих тэр нь одоо эцсийн зорилготой хүрэх инфляцийг доктортой байлгах, намд ор түвшинд доктортой байлгах. Ингэснээр энэ цаашаа зээлийн хөвөг бурахад нөлөөлнө. Хоёрдугаарт банкнуудын одоо их усүр татж байгаа байдал олон улсын стандартад банкны хууль тогтоомжийг нийцүүлснээр энэ банкнуудын эрсдэл гаднаас одоо их усүр татах, өртөг буурах, өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагч Монголын банкнуудыг хараад энэ хэн шалгалтын зохицуулалт нь сайн байна, эрсдэл даах чадвартай байна, өөрийн хөрөнгө оруулалт нь мөндөр юм байна гэсэн үүднээс харахаар банкудад олгож байгаа гаднаас банкуудын авж байгаа тэр их усүрийн зардал буурах, хөрөнгө оруулалтын орчин сайжрах ийм нөхцөл бүрж байна. Тэгэхээр энэ сувгуудаар дамжаад цаашлаад энэ зээлийн хүү цаашдаа макро одоо доктортой макро эдийн засгийн доктортой орчин бүрдэх ийм ач холбогдолтой гэж харж байгаа. Тэгэхээр үнэн бат захирлаас түрүүний жахлан гишүүнээс суусан асуултыг асуумаар байна л да. Зарим энэ хууль эрх зүйн өөрчлөлтүүд маань жишээлбэл банк усуудыг санхүүгийн зохицуулахаар бол бас босго хөрөнгийг бол нэмсэн байгаа. Тэгэхээр зөвхөн зээлийн хүүний хэмжээ яг үзэгчд маань иргэдэд их сонирхолтой энэ буурах болов гэсэн асуулт бол зээлтэй хүн болгоны толгойд байгаа боловч бас банк усууд банкны жижиг зээлийн зах зээл рүү өрсөлдөж орж ирээд байх. За ийм албан бус сууд орж ирээд байх гэдэг дээр энэ нөхцөл шаардлага банкны лиценз авахд чангарж байгаа зүйл ажиглагдсан энэ хуулийн өөрчлөлтөөс та бас дэд ажлын хэсэгт байгаа гэсэн. За актив хөрөнгө нь тэд байна ч гэдэг юм уу тэр. За энэ банкны хуулийн тэр ажлын хэсэг байгуулагдаад дэд ажлын хэсэг одоо албан ёсоор байгуулагддаг бол явж байгаа л да. Тэгэхээр зэрэг одоо энэ үр нөлөөг нь одоогоор ингээд урьдчилан харахад бол хэцүү. Тэгэхдээ за актив хөрөнгөний үнэлгээ гэдэг тэрнээс гарсан одоо түрүүний ярьж байгаа нөгөө зээлдэж тавих шаардлага маарлага гэдэг бас зээлийн өртгийг бас нэмэгдүүлэх тиймэрхүү юмнууд бас байх шиг байлаа. Тэгэхээр бидний хувьд бол хоёр зүйл харж байгаа. Нэгдүгээрт одоо нөгөө санхүүгийн нэг тайлан зөвшөөрөх тухай асуудал. Тэгээ хоёрдугаарт нөгөө барьцаа хөрөнгөний үнэлгээний систем, хөндлөнгийн үнэлгээний систем. Энэ хоёрыг бол одоо бас манай банкуд бол энийг одоо олон стандарт руу явуулж чадах юм боломжтой байгаа гэж ингэж бодож байгаа. Ерөн зүгээр энэ хууль батлагдсанаар одоо зах зээл яах вэ гэж. Банкны систем үйл ажиллагаа одоо улам сайжирна. За банкуудын одоо тавьж байгаа шаардлагууд өөрийн хөрөнгө бол нэмэгдэнэ. Өөрийн хөрөнгө нэмэгдэхээр зэрэг бид нэр одоо илүү эрсдэл даах чадвартай болно гэж ингэж харж байгаа. За тэгэхээр зэрэг мэдээж тэр зохицуултын тойроод банк ус ч юм уу эсвэл одоо нөгөө техник албан бус зээлэг мэлэг за тэрийг бол одоо
би мэдэхгүй. Ягаад гэвэл энэ бол Монгол банкны гэдэг юм уу банкны системийн зохицуултын хүрээнд хийгддэг ажил биш. Зүгээр хэрвээ зээлийн хүүн дээр хязгаар тогтоогоод эхлэх юм бол харин тэр далд эдийн засгийг дэмжих үр дагавартай болно л гэж бодож байна. Хүмүүс албан бусаар биеиндээ мөнгө зээлээд эхэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг ийм мэдээлэл их юм да манай энэ онцлогийг бас хүмүүс тайлбарлах хэрэгтэй байд юм шиг байгаа юм. Тэгэхээр банкуд санхүүгийн байгууллагуудын дөрмийн санг 800-аас 2.5 төгрөг болгоо хийчихсэн. Тэгээ энийг бол маш би буруу шийдвэр гэж боддог байхгүй юу. Тэгэхээр банкуд санхүүгийн байгууллагын зээлдэгчдийн зах зээлийнх нь өөрөх нь арын шин ямар байдаг вэ гэхээр банкнаас очиод зээл авах боломжгүй юм иргэд аж ахуйн нэгжүүд. Зээлийн муу түүхтэй ч юм уу эсвэл нэг аль нэг банк дээр зээлтэй богино хугацааны зээл авах нэмэлт шаардлага гараад ирсэн. Барьцаа өрнгийн одоо дутагдaltaй ч үт юм уу. Очоод одоо тайлан баланса тайлагнах ийм боломжгүй ч үт юм уу. Эсвэл цаг хугацаанууд маш яралтай ч юм уу. Өөрөөр банкны шалгуурыг давж чадахгүй болсон, боломжгүй болсон харилцагч нар банкусууд руу явж очдөг байхгүй. Тэгэхээр нөө тосч авж байгаа банк санхүүгийн байгууллага чинь үндсэндээ хүүгээ тулгадаг. Нэгэн талаа банк руу очиж чадахгүй ч надаас өөрөө одоо очих газар байхгүй. Та ийм хүүг санал болгож байна гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл банкуд санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүний одоо хэмжээ шууд банкуудын зээлийн дундаж хүүн дээр нэмэх нь тэтгэсэн ийм томьёолоор явдаг байхгүй. Тэрэн дээр нэмэх нь одоо ламбард гэх юм уу, ламбардаас тааш өдрийн зээл ч гэдэг юм уу. Энэ нэг өөрийн хүүсрээр олгож байгаа зээлүүд чинь хүүгээ бол үндсэндээ бараг ингээд дураараа өөрөө ингээд уртлын суур зах зээлээ харж байгаад ингээд явчихдаг байхгүй. Тэгэхээр банкуд санхүүгийн байгууллагуудын энэ дөрмийн санг нэмснээр зээлийн хүүг нь бууруулах биш харин бүр эсэргээр банкуд санхүүгийн байгууллагын захыг нь өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа. Энэ манад бол одоо банкуд санхүүгийн байгууллагууд байгуулагдсан байдлыг харах юм бол голцоо тийм гэр бүлийн бизнесүүд байдаг байхгүй. Гэр бүл одоо тэр төрний хуримтлалтай байлаа гэхэд энийг одоо санхүүгийн зах зээл рүү ороод одоо зээлийн үйл ажиллагаа эрхлэх бизнес рүү ороод одоо ингэ боломжгүй болчихж байгаа. 25% түүнээс дээш хэдэн одоо монопол банкуд санхүүгийн байгууллагуудаа дэмжиж тэднийг хязгаарлаад хайрцагцсан юм зохицуул болчихж байгаа байхгүй. Тэрнээс биш 500 сая төгрөгтөөч тэр хүнд төгрөгтөөч тэр одоо тэрийг хууль ёсны орлого гэдгээр нотлоод энэ санхүүгийн зах зээл дээр бизнес хийж байгаа тийм тоглогч нар бол чөлөөтэй байх хэрэгтэй. Тэгжээж энэ нөгөө бүтээгдэхүүнийхэн зээлийнх нь өрсөлдөө бий болно. Тэгжээж зээлийн хүүн буурах, өөрөлдөл зээлийн нийлүүлэлт нэмэгдэх байхгүй. Ийм боломжууд дээр одоо зохицуултууд нь зарим институцууд буруу яваад байгаа юм. Энэ удаа бол тэр банкуд санхүүгийн байгууллагуудын дөрмийн санг нэмдэг нь бол энэ бол таны хувьд бол буруу гэж харж байна. Маш буруу алхам болсон тийм. Компани засаглал юуны хувьд бол өөрөөсөө банкны хувьд бол банк бол ийм банк эдийн засгт хэлхийн хэрээр нэг банкн дээр ноогдож байгаа олон нийтийн хөрөнгө нэмэгдээд идэв байхгүй. Өөрөөр хэлбэл машиныхаа даацыг нэмэх хэрэгтэй. Би тэр дөрвний хадгаламж авахын тулд одоо би 10 сая төгрөгийн дөрмийн сантай байж болохгүй шүү дээ. Доороо 100 сая төгрөгийн дөрмийн сантай байж би 900 одоо сая төгрөгийн олон нийтийн хөрөнгийг би даах чадвартай болно. Банкуд санхүүгийн байгууллага бол олон нийтэс хөрөнгө татдаггүй. Зөвхөн өөрийнхөө мөнгөөр карманд байгаа мөнгөөрөө бусдад зээлдүүлээд ийм бизнес хийж байгаа тохиолдолд тэнд бол тийм одоо доод хязгаарыг тавих үед одоо ингэ хамаагүй тийм зохицуулт хийж шаардлагагүй байхгүй. За баярлалаа. Тэгэхээр компани засаглалын үндэсний зөвлөлөөс энэ 15 онд хийсэн засаглалын судалгаагаар 13 арилжааны банкыг хамруулахад сайн засаглалтай 1 банк, за дунд засаглал бүрдэж байгаа 2 банк, хангалтгүй засаглалтай буюу засаглалын суур бүрдэж байгаа 8 банк, засаглал муу 2 банк байна гэж дүгнсэн байна л да. Энэ 15 оны. За энэ аргачлалыг бол мэдэхгүй. За бодвол мэдээж банкудаас өөрсдөөс нь авсан баг тий. Би энэ судалгааны үнэн зөв бодит байдал гэдэгт бол туйлын эргэлзэж байна нэгдүгээрт тий. Энэ бол одоо юун дээр үнэлж хийсэн судалгаа тий. Өөрөөр хэлбэл банкуд тэрэнд оролцсон уугүй юу бүүмэд. Тэгэхээр зэрэг би энэ ийм зүйл одоо манайх бол нээлттэй нийгэм юм чи одоо яригдал яваад байдаг. Тэгсэн мөртлөө өөрсдөө зарсан байгууллага нь бол илүү тайлбарлах хэрэгтэй баг. Гэхдээ манад банкуд одоо юу гэдэг нь яг өөрсдийн жинхэнэ эзнээ ч юм уу одоо яг цаад ашиг хүртэж байгаа эзтэй зарим тохиолдолд илүү Монгол банкны тавьсан шаардлагаар тайлгнадаг болохоор иймэрхүү зүйл бол мэдээж хэрэг зүгээр нийгэмдэр бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа хүмүүст бол бас үр ашигтай гэж бодоод байгаа. Зөвхөн өөрсдөр рүү асуулга явуулаач авсан байж магадгүй шүү дээ. Тэгэхээр борхуу хянын шалгагчаас нэг зүйл асуумаар байна л да. Манай дээр янз бүрийн санхүүгийн бүтээгдэхүүн байна. Банкны одоо цалингийн зээл, хадгаламж барьцаасан зээл, за хөгшчүүд бол одоо тэтгэвэр барьцаасан зээл ч гэдэг юм уу. Тэгэхээр хүү хэдэн хувиас хитрээд ирэхээрээ энэ нь одоо мөнгө хүлэгч гэдэг ангилалд орд юм бол саяхан бас хуучин улсын хурлын гишүүн байсан танхимын даргуулсан Дэмбэрэл дарга бол нэг одоо айкон сегмент өгсөн ярьцлага дээрээ бол хүний баг боловсрол дээр тоглож за одоо юу гэдэг эргэж төлөх боломжгүй хэмжээний хүүтэйг өгснийг бол
мөнгө хүлээлтгийн нээч гэдэг юм уу тийм олон улсын тайлбар хийсэн байсан. Би бас яг чэйжээр ишилж мэдэхгүй байна л да. Тэгэхээр яг Монгол банкны зүгээс энээс дээш хүүг бол мөнгө хүлээх гэж үзнэ гэх үү? Эсвэл инфляцтай одоо инфляц өсөөл гэвэл банкуд маань одоо 80 90 гээл ингээл яваад ах боломжтой. Зөвхөн хүмүүсийн санхүүгийн боловсрол зориулж сууж байгаа шүү. Би өөрөө хүртэл мэдэхгүй бол. Ерөнхийдөө бол яг тэд гэсэн тийм хүүгийн түвшин бол хит өндөр гэсэн тийм одоо тогтсон тийм практик бол байхгүй л дээ. Яг нь банкны салбар бол яг Монголд байгаа санхүүгийн салбар дундаас хамгийн зохицуулт сайтай салбар. Яагаад гэж хэлж байгаа гэхээр банкуд маань сар болгон заавал өдрийн давтамжтайгаар тийм Монгол банкнд нэрвүүлж байгаа мэдээгээр нэрлсэн болон одоо бодит зээл хадгаламжийн хүүг бол олон нийтэд нээлттэй вебсайтн дээр болон бусад тайлангаар бол зарлаад явдаг. Энэ хүүгийн цаана одоо юуг илэрхийлж байгаа гэхээр харилцагчид одоо манай их усүрийн хүү одоо өртөг маань дунджаар юм биш үү? Зээл маань дунджаар ингэж ийм хүүтэй олгох юм байна гэсэн иймэрхүү одоо мессежийг өгж байгаа л гэж хэлнэ. Бас нэг зүйлийг ойлгоход л яг нөгөө мөнгө хүлтийн талаар нэгэнт ярьж байгаагийн үед болохоор яг одоо usury laws гэж бас яригддаг шүү дээ. Яг одоо бусад тус орнуудын одоо нөгөө практик дээр зах зээлд тогтсон үнэлгээнээс хит өндөр үндэслэлгүй тогтсон байгаа ийм хүүгийн түвшинч гэдэг юм уу, ийм үнийн түвшнийг бол одоо хит өндөр буюу одоо зах зээлийн түвшингээс өндөр гэж үзнэ. Дээрэс нь бас нөгөө харилцагчийн одоо таны сайн хэлснээр нөгөө мэдлэггүй байдал дээр нь тулгуурлаад бас ингэж ашиглах, завших иймэрхүү үйл ажиллагаа бол их харагддаг. Яг уу банкуд дээр тогтсон байгаа хүүг бас ингэж нөгөө нэг өндөр тогтсон байна, байх ёстой хэмжээнээс нь өндөр байна гэдэг асуудал маань өөр айгүй өрөөсгөлтөө хамгийн гол нь тэрийг бас яг нөгөө өртгийг нь бүрдүүлж байгаа тэр нөгөө бүрэлдэхүүн хэсгүүд нь ямар байна. Тэгээд нөгөө нэг хамгийн эцсийн байдал дээр нь тогтоож байгаа үнэтэй Монгол банкнаас тогтоож байгаа янз бүрийн шалгуурууд нь ямар вэ гэдгийг харгалзаж үндсэн дээр бас энийг ярих зүйтэй болов гэж бодож байна. Тэгэхээр яг би эндээс хайгаад олчлоо л да. Эдийн засагч Дэмбэрэл бол бас банкны секторт өрсөлдөөн оруулахын тулд эргэлтийн өрөнгө сайтай банк ус санхүүгийн байгууллагуудыг хязгаарлагдмал хүрээнд хадгаламж татах эрхийг олгоход буруудахгүй гэдэг байр суурийг бол бас илэрхийлсэн юм байна л да. Тэгэхээр ийм боломжийг бол зөвхөн санхүүгийн зохицуулах хороо журмаараа хийх боломжтой юу? Эсвэл бас заавалчгүй хуульд өөрчлөлт оруулж хийх ёстой Монгол банкны тийм жахлан гişүн бас хариулж байна. Тийм. Тэгэхээр наад чи одоо бол санхүүгийн зохицуулалтаас явж байгаа юм зохицуулт шүү дээ. Одоо банк санхүүгийн байгууллагууд итгэлцлийн үйлчлэгээ тийм бүтээгдэхүүн гаргадаг баг нэрэн дөөрөлгөөс үндсэндээ баг хадгаламж. Тэгэхээр яг ийм хэсэгтэр бол санхүүгийн зохицуулалт хорооноос илүү одоо консерватив бодлого явуулах хэрэгтэй. Тэс нөгөө өөрийнхөө хөрөнгөнөөсөө халиад олон нийтийн хөрөнгийг татаад ирж байгаа тохиолдолд нөгөө одоо банк санхүүгийн байгууллагын эзэн маань өөрөө санхүүгийн хариуцлага маш өндөр байх хэвээр. Тэдний бол дөрмийн сангийн хайр нэмэх хэрэгтэй. Ийм зохицуултууд бол манад бол байгаа. За түрүүний хоёр асуултанд нэмж зөвөр би санаагаа хэлэхэд мөнгө хүлээлт гэж жишээ нь юу юм бэ? Ямар ойлголт байд юм бэ гэхээр тийм бид нар нэлээд урагшаа харалдаа түүхээр. Тэгэхээр мөнгө хүлээлт гэдэг нь одоо зээлдэгчийн чадамжаас санхүүгийн чадамжаас ч тэр одоо санхүүгийн мэдлэгээс нь ч тэр ерөнхийдөө давсан ийм хөрөнгө зээлдүүлээд эргэн төлөх боломжгүй тэр байдлыг нь ашиглаж одоо тэр хүнийхээ тэр одоо зээлдэгчийг өөрийгөө одоо бүрэн санхүүгийн ч тэр нийгмийн талаас ч тэр бүрэн эрхшээлдээ оруулж байгаа тийм зорилготой тийм харилцааг л зээлийн одоо энэ хүлээлтгээд байх шиг байгаа юм. Жишээ одоо жишээ нь ийм зээлийн хүний дэд хязгаарыг зохицуултыг энэ олон улсад яаж хийдэм бэ гэхээр жишээ нь Америкт бол ийм байдаг. Бүр муж болгоноор өөр. Жишээ нь Америкт жишээ нь Калифорни хамгийн том эдийн засгийн мужид нь одоо юу гэж байна? Car title loan гэдэг одоо Америкчууд хамгийн нэг энгийн хэрэглээнийх нь хамгийн өөр хэрэглээний зээлтэй. Тэрнийх нь жилийн хүн 308% байдаг. Жилийн хүн шүү дээ 308%. Маш өндөр. Зээлийнх нь дэд хязгаарыг тогтооод өгсөн. $2,500 гэдэг. $2,500 хүртэл зээлж болно. Зээлийнх нь хүүнийх нь дэд хэмжээ жилийн 308% гэдэг. Энэ одоо муж болгоноор өөр. Illinois мужид, Chicago хотод манай монголчууд их тэнд ч бас өөр байж идэг л да. Тэр ийм зах зээл дээр нь төрийн зохицуултууд илүү хүчтэй явагддаг. Тэрнээс биш нөгөө талдаа иргэдийнхээ одоо хадгаламжиндаа хүүгийн төлөөд тэрэн дээр өөрийнхөө жоохон ашиг нэмээд энэ талтаа зээл өгж байгаа. Тэр бол мөнгө хүлээлт гэж тэрийг болж болохгүй. За баярлалаа. Тэгэхээр хуулийн зохицуултын яг онилох зах зээл маань одоо тэр байна гэдгийг зөв одоо тодорхойлох. Төрийн нөгөөдхний
тэр компаниудын засаглалын байдалтай холбогдсон асуудал бас нэг нэмж тодруулах хийхгүй бол болохгүй гэж санагдаад байна л да. Ер нь банкуд бол нөгөө тэр гаднаас их үсэр авдаг, олон улсын байгууллагатай харьцдаг, гадаадын банкудтай харьцдаг учраас тэдний одоо өндөр шаардлаганд нийцүүлж одоо үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болдог. Тэгэхээр зэрэг банкуудын хувьд бол манай бусад тий хувийн компаниуд одоо олон нийтийн компани гэж ярьдаг хувьцаат компаниудыг бодвол Монголын одоо төвшөндөө хамгийн гайгүй засаглалтай байгууллагын хувьд ордог. Тэрийг л хийгээд хэлэх хэрэгтэй гэж Тэгэхээр сорон зам бол захирлаас одоо бол эдийн засгийн зарим индикаторууд бол өнөөдөр эдийн засгийн өрсөлдөх бодлого чадварын одоо төвөөс бол мөн статистикийн хорооноос ингээд манай макро тоонууд ингээ гараад ирлээ. Тэгэхээр гол гаргадаг бүтээгдэхүүнүүдийн маань үн өсч за эдийн засаг бол бас тогтворжиж ирж байна гэж юм. Тэгэхээр яг ийм үед банкуд маань хямралын үед бол хүү буурах боломжгүй гэж хэлсэн бол зээлийн хүү буурах гэсэн олон нийтийн хүлээлт бол их байна тийм. Тэгэхээр одоо ингээд эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжоод ирэхээр банкуд илүү шинэ бүтээгдэхүүнүүдэд илүү нөөц хөрөнгө татах ч гэдэм үү. За зарим үнэлгээний агентлагууд бол арилжааны банкуудын үнэлгээг бол Монгол улсын зээлж зэрэглэлийг бол бас сайжруулсан. Тэгэхээр тийм хүлээлт байж болох уу? Юу бол одоо ер нь бол Монголын банкны системийн нийт банкуудын бараг 40% нь болохоор бол нэлээд хөрөг чадвартай хөрөнгө байршиж байгаа байхгүй. Тэгэхээр зээл дээр бол нэг 50 орчим хувь нь байршиж байгаа. Тэгэхээр одоо сая засгийн газраас тэр эдийн засгийн нөхцөл байдал сайжраад засгийн газар одоо жишээлбэл зах зээл дээр банкуудад өрсөлдөж засгийн газрын үнд цас гарахгүй тий гэд хэллээ шүү дээ. Дээрээс нь хүүгээ бууруулна. Энд чинь болохоор арилжааны банкуд одоо байршсан хөрөнгөө хугацаанд дуусахаар яах вэ гэдэг асуулт тавьж байгаа байхгүй. Тэгэхээр бид тэр хугацаанд дуусангууд арилжааны банкуд бол мэдээж хоорондоо өрсөлдөд сайн зээлгчдэр бол хүүгээ бууруулнаа. Тэгэхээр ингэж бодохоор бол зээлийн хүү бол ер нь буурна гэсэн ийм хүлээлттэй байна. Энэ эдийн засгийн сайн тохиолдол ч өөрөө болохоор бол энэ манай ялангуяа бизнес эрхэлж байгаа сайн зээлийн түүхтэй ийм хэлсэрт болохоор зээлийн хүү буурах боломжийг бол бий болгож байгаа. Тэгэхээр үнэн бат захирлаас болохоор мэдээж хэрэг Монгол банк бол яг түрүүний чавлан гишүүний хэлдгээр бид бүхний мөнгийг хянж эрсдлийг бол зохицуулж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол банкуд эвгүй байдалд орох ч гэдэг юм уу энэ бол олон нийтийн мөнгө явж байгаа шүү дээ. Төрийн банк гэх манад нэг ийм гибрид институт байгаад байдаг. Арилжааны банкуд бол анх хувьчилж авахд маш одоо сөрөг байсан. За хувьчлалын бол хувьчлалын жагсаалт руу ингээл ороод гараад үнэлгээ нэг өсөөл буураад байнгын ороонууд дээр хэрэгжилт. Тэгэхээр танаа гишүүдийн хувьд төрийн нэг ийм тоглогч банк тэгсэн мөртлөө хөгжлийн банк шиг ийм тусгай институт биш. Яг арилжааны зээл гаргаад байдаг. Халамжийн мөнгө давхар тараагаад ингээд өрсөлдөөд байдаг. Олон салбартай. Энэ банкыг байх шаардлагатай гэж үздэг юм уу хүмүүс таны хувьд? За төрийн багш одоо бас Монголын банкны холбооны гишүүн байгаа шүү. Тэгэхээр зэрэг бас адилхан тийм. За тэгэхээр зэрэг их зовлонтой асуулт. Тэгтээ төрийн тийм. Төрийн. За тэгтээ тэгээд нөгөөх бас яг уу дэрслийн бас нэг одоо цаад утгаараа төр дааж байгаа гэсэн ийм ойлголттой төрүүлдэг л байх л да. Тэгэхээр зэрэг бас нэг өрсөлдөөний хувьд бас энэ тэнцвэргүй нөхцөл байдал бий болгож байгаа гэж бодож байна. Тэгэхдээ хамгийн гол нэг хувьчлах ёстой гэл ер нь төрийн өмчийг байгуулсан бол төрийн өмчтэй компани байгуулсан бол 3 жилийн дотор хувьчлал нэгсэн тийм л юм одоо төрийн өмчийн тухай хувьд тогтоомжлол байдаг юм шиг байгаа. Тэгэхээр тэр нь одоо хэдэн удаа зөрчигдөж явж байгаа нэг тэр л асуудлыг одоо чавлан гишүүнээс энэ дээр таны байр суурийг сонсъё. Төрийн банк одоо төрийн гэдэг нэртэй болохоор найдвартай санагдсан шүү дээ. Хэрвээ миний хадгаламж юм уу хувьцаа байхгүй боллоо гэхэд би төрдөө гомдох боломжтой юм шиг тий. Тэгэхээр та энэ дээр ямар байр суурьтай юм бол эдийн засгч хувьд. За энэ бод хэрэглэгч хариулах ядармаатай баг шүү байна. Энэ шулуух ингээд хэлчмээр байгаа юм. Төрийн банк ингээд за энэ банк нь өөрөө байж бол энэ систем нь өөрөө байж дэд үтс нь байж бол эзэмшигч нь төрийн байгаад хэрэггүй юм байгаа байхгүй. Энийг яаралтай хувьчлах хэрэгтэй. 2009 оны 11 сард энэ банк байгуулагдсан юм. Энэ хямралын үеэр л дээ ноёд эдийн банкуудын сайн активууд нэгдээд анх байгуулагдсан концепц нь бол энэ ч өөрөө гүр банк. Олон улсын одоо жишгээр бол энэ санхүүгийн системд хийж байгаа бүтцийн өөрчлөлтийн үед байгуулагддаг ийм гүр банкны ийм шинжтэй анх байгуулагдсан. Жилийн дотор хөгжлөн гэсэн ийм зорилготойгоор шүү. Тэрнээс ч хойш үндсэндээ хэд жил болж 9 жил баг 10 жил болгож шүү дээ. Жил болгоно хөгжлөн жагсаалтанд ордог. За энэ зүйлдээ тэгээд ер нь бол ингээд нэг 2-3 ч одоо улс төрийн цикл өнгөрчлөө. Тэгээд одоо сүлдээч бас улс төрийн бүтц рүү бас ингээд холилдол ингээд
яваад байх нь банкнд өөрт нь маш эрсдэлтэй. Удах тусмал улам одоо эрсдэлтэй үнэлгээ нь буурна. За яг хуу сүүлийн жилүүдэд Төв банкны зүгээс энэ төрийн банкн дээр бол нэлээд онцгой анхаарч бол энэ шалгалтын төвшин нь бол бусад банкудаас бас илүү зохицуулт хийх гэж оролдож ирсэн л дээ. Энэ зохицуултууд байгаа. За төрийн банкыг бол энэ 2018 онд хувьчлах жигсаалтанд оруулж ирсэн байна лээ. Одоо энэ хугацаанд тэгэл хувьчлагдчихаасаа л гэж бодож байна. Энэ тал дээр ч бас шаардлага тавина. Тэгэхгүй бол нэг жил хойшлох юм бол 19 он гээд 20 он гээд одоо сонгуулийн өмнөх жил болоо явчихаар энэ дээр бол Орос төрчд бол нэлээд боломжтой хандаад дахиад энэ хувьчлал нь хойшлохтой явчих юм эрсдэлтэй. Тэр 2018 онд бол хувьчлах одоо заашгүй шаардлагатай. Гэхдээ хувьчлагтай бас юм дээр бид бас нарийн бодох хэрэгтэй юм байна. Ер нь ингээд нэг төрийн санхүүгийн үйлчлэг ард иргэдэд хүртээмжтэй хүргэж байх нэг бидний санхүүгийн дэд бүтц хэрэгтэй. Тэрэн дээр бол энэ төрийн банкны өөрийнх нь систем бас аягүй нийцтэй байгаа юм л да. Өртөг багтаагаар үргэж өгөх. Тэгэхээр тэнд тодорхой хэмжээний нэг төрийн оролцоо нь үлдээгээд яах хэрэгтэй багцсалж хувьчлал бол их зүгээр. 100% 100%-аас одоо 25%-ыг нь одоо төрдөө үлдээгээд 25%-ыг дотооддоо байх жишээтэй ч юм эсвэл 50%, 25%-аар дахиж багцлаад одоо олон улсын стратегийн хөрөнгө оруулагч нарт зориулж одоо хувьчлал хийдэг ч юм уу. Тэгжээж энэ банкны өөрийнх нь цаашдын хувь зээн одоо зөв засаглалаар явах юм байна. Тэгэхгүй дахиад нөгөө монопол банкуд орж ирээд өөрийнхөө монополыг зузааруулах ийм хэрэгсэл болох юм бол манай банкны дотор байгаа энэ одоо монопол ихгүй, олигопол ихгүй энэ өрөөсгөл зах зээлийн бүтц маань өөрөө улам муу тал руу явна гэсэн үг. Тэгэлгүй яг уу тэр болон одоо салбартаагаар бодоход л одоо өөр томоохон банкуд агуулвал хүртээмжийн хувьд бас өрсөлдөхөд хэцүү болно гэж бодож байна. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн нүүдэл шийдэл нэвтрүүлэг банкны тухай хууль болон за түүнийг тойрсон зээлийн хүүгний дээд хэмжээг Төв банк тогтоох нь зөв гэсэн дэд сэдвээр бас 5 зочинтойгоо ярилцлаа. Бид бүхэн Facebook дээр одоогоос 5 цагийн өмнө банкны зээлийн хүүг Монгол банк тогтоох нь зөв гэдэг асуулгыг явуулгаад нэвтрүүлгийн эхэнд байсан үр дүн бол 915 Facebook хэрэглэгч хариулснаар бас хэвээрээ байна. 58% нь зөв гэж үзсэн бол 42% нь буруу гэж үзсэн байна. За Twitter дээр бол 130 гаруй хэрэглэгчээс энэ үр дүн бол арай өөрөөр харагдах буюу буруу гэдэг нь илүү байна. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань дараагийн даваа гарагчийн сэдвээр үзэгч та бүхэнтэй уулзна. Энэ 7 хоногт улсын хурлын чуулганаар энэхүү хууль хилцэгдэх нь бас Ардсан намын завсарлагын дараа тодорхой болох юм байна. Цаг зав гарган хүрэлцэн ирсэн зочдод баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлгийн онцлог ишлэлүүдийг үзэгч та бүхэн Монгол ТV Цэг News вебсайтаас маргааш унших боломжтой байгаа.